сургуулийнхаа шинжилээд болохсон чинь мотив хайр ангийг хайр ангийг дуулаад байсан чинь мотив нь ороод ирдээ ёо. Тэр нь ямар цэцэг юм бэ? Одоо тэрийг нөхрийнхаа нөгөө бас тэгж хэлж байгаа байхгүй. За манайхаа босоод гэл өглөө тэр нь ингээд одоо ч гэсэн ингээд хангинаад манай одоо хамгийн бага ах байхгүй. Ээж хамгийн бага дүү. Тэгэл юм бол нэг өвөөгөө дагаад нэг бүх байхтаа гэл бүх үзэхээр нөгөө ажил хийх хугацаа багасна. Тэгин гоч нь бүх үзэн гот өвөөгөө дагаад яг өвөөгөө хайж шамбагаас очино. Хүмүүсийн тэр хандлага тэр бөхөө дээдлэх тэр Монгол хүний тэр сайхан тэр сэтгэл аяга гоё байгаа байхгүй. Тэгэл Орхон баярыг дэмжээл тэ. Тэгээ би Орхон баярыг бас боддгий шүү. Монголын энэ бүхийн одоо энэ ертөнцид очин цагийн тэ энэ залуучуудыг маш олон залуучуудыг бүх рүү бас ингэж гоё бүхийг сурчлах тал дээр бол маш өнтэй хувь нэмэр орсон залуу гэж боддог. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Онцгой нэгэн дуу хоолой мэдрэмжээс та бүхэнтэйгээ хуваалцахыг зорддог Хүүхдингэр подкастын маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн маань зочин хойморт олноо одоо саксны сонио, сэлэнгийн сонио, одоо контенттэй сонио, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин сонинхүү хүрэлцээрсэн байна. Тэгээ өдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдрийн ирч хүч Вайба бас бид бүхэнтэй уулзах гээд ирсэн явдалд талархаж байна. Гайхалтай өдөр байна. Тэгээд Монголын үндэсний телевизийнхаа Хүүхдингэр гэдэг гоё нэртэй хатнагийнхаа явуулж байгаа энэ подкастт орж байгаад маш их баяртай байна. Энэ жилийн наадам онцгой сайхан наадам боллоо. Ард олонны сэтгэл уужуу тайван байна. Ямар гоё одоо үндэсний хэмжээний эв нэгдлийг одоо бидэнд өгдөг тэр сэтгэл мэдрэмж догдлыг өгдөг ганц зүйл маань одоо энэ 93 наадам. За тэр дундаа одоо тусгаар тогтнолоо Сэргээн мандуулсан одоо энэ эрхэм 3 одоо энэ баярт өдөр бас олон хүний сэтгэлийг хураадсан болоо да. Энэ жилийн наадмын сэтгэлийг сонсомоор байна. Монголчууд маань наадмаараа баяр наадмаараа дархлаа болсон үндэсний бүх 93 наадмаараа нэгдэж чаддаг. Бархлаа мөгшлийг төрүүлдэг энэ сайхан наадам маань нар хурдгчсэн сайхан болж өнгөрлөө. Тэгээд миний хувьд бол жилийн наадмаа хүлээдэг. Тэгээд маш сайхан байлаа, маш их аяллаа. Энэ жил бас амралт дуртай байлаа. Маш олон дурсамжуудыг бүтээлээ. Аавын бид хүнтэй танилцж шахтны бид газар үз гэдэг шиг үнэхээр сайхан одоо аялал хийж бас хажуугаар нь өөрийнхөө бас хийж байгаа контентуудаар дамжуулж бас монголчуудаа өөрийнхөө уран бүтээлүүдийг хүргээд ирлээ. Тэгээд одоо ажилдаа ороод 3-4 л хонж байна да. Өөрөж яг нөө дуучин сонио гэхээс илүүтэйгээр хүмүүс илүү сайн мэдж байгаа нь саксны сонио гэдэг нэрээр бол маш сайн мэдж байгаа. Тэгээд саксны сонио гэдэг нэр юунаас үүсч вэ? Мэдээж сакс бол одоо маш том спорт. Энэ спортын дэмжигчд бол үзэгчд бол маш олоолаа. Одоо Монголд бол маш сайн эрчтэй хөгжиж байгаа. Магадгүй ирээдүйд олон гайхалтай амжилтуудыг бид бүхэнд одоо хүргэх энэ спорт энэ гүүр байх гэж харж байгаа байхгүй. Хизэнээс саксан дуртай болоод хизэнээс саксны сонио болчихвоо. Хоёул эндээс яриагаа эхлэе гэж бодож байна. Энэ бол ялтч ярих хэвээр сэдв. За юуны өмнө би бас энэ талаар ер нь нэг одоо сайт ч юм уу яриа ерөөсөө өгж байгаагүй. Анхны баг яриа өгж байгаа одоо энэ подкаст болж байна. Тэгэхээр миний хувьд бол яг одоо саксан бөмбөгтэй хамт одоо өөрийнхөө хүүхэд залуу насыг өнгөрүүлээд одоо яг 20 дахь жилдээ болж байна. 2006 онд анх спортын төв ордонд манай одоо Гавьяат тамирчин бэлгүүн манай одоо Эрдмөргөө зөвсгөл сургуулийн 10 жилийн маань нөгөө ангийн хүүхэд байгаа. Нэг төгсөж байгаа. Тэр үүднээсээ бид нар бас бэлгүүнийгаа тухайн жилд баган төргөө багт орцсон байх жил бас бөөнөрөө одоо 10 жилийн хүүхдүүд очиж дэмжижсэн. Тэр үед бол одоо ангийнхан болон одоо үеийн төгсөгчд нэг үеийн төгсөгчтэй одоо хүүхдүүд бөөнөрөө нийлээд үзчихсэн. Тэр үед бол бас очиж анх спортын төв ордонд орж илаа. Тэгээд тэр нь саксныг үзсэн тэр цаг хугацаанаас хойш одоо 20 жил болсон байна. Энэ 20 жилийн хугацаанд одоо нөгөө айгу азтай хоббигоо одоо ажил болгоод явж байгаа гэх юм уу те. Өөрийнхөө сонирхлыг ажил болгоод цаг хугацааны ирэхээр ажил болоод ингэ явж байгаа. Одоогоор би бол Итгүн их сургуулийн Итгү Эрүүсүүд клубын ерөнхий менежерээр 8 дахь 9 дахь жилдээ ингээд ажиллаад явж байна. Контент бүтээгч болох одоо замлыг яаж эхлэв? Мэдээж өөрөө бас хэлж штэ. Сонирхол маань ингээ ажил болоод ингээ явж гинэ гэд те. Одоо миний зөв анзаарснаар шүү. Өөрөө хайртай дуртай зүйлээ ажил болгоё гэх юм бол тэр нэг цоцохгүйгээр, ядрахгүйгээр за ямар нэг одоо ажлын хөлс цалингүйгээр ингээ шууд сэтгэлээ зарцуулаад эхэлчихдээ байна л та. Энэ яаж эхэлвэ? Магадгүй анханасаа одоо төлбөртэй контент хийгээч гэсэн бол хийхгүй хүн хажих бас магадлал өндөр штэ. Тийм. Ер нь бол нөгөө сэтгэл төрсэн газар одоо үйлдэл байдаг те гэж ярьдаг. Тэгэхээр мэдээж сагсан бөмбөгийг сэтгэлээсээ
одоо энэ сурчлахын ажлыг өөрийн мэдлгүй л хийж явсан байгаа. Анх бол ингээд нөгөө найзуудыгаа дэмждэг те ерөнхийдөө байсан бол буцаагаад дараа нийтээр нь дэмждэг. Түүнийгээ бас ингээд нийтлэл болгоод бичдэг те одоо тэгж явж байгаад одоо бичлэг хийдэг те бичлэг хийгээд гой торгоогчнуудыг аваад тэгээд ерөнхийдөө бол би өөрөө сагсан бөмбөгийг сурчлагч гэж хэлэхээр надад их гоё байдаг. Ер нь сагсан бөмбөгийн спортыг хүүхд залуучуудад Монголынхаа ард түмэнд сурчилж болсон багийн спортын төрөл одоо номер 1 спорт болсон гэдэгт бол марахгүй байх гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан сагсан бөмбөгийн ертөнцид юм сонио гэдэг юм сонин содон сонирхолтой гэмээртэй тэгээд дуулаад байдаг ингээд тэгсэн бас бүхний контент тэгээд тийм байдлыг хүмүүс бас мэддэг болсон болоо гэж бодож байна. Тэгээд энэ бол одоо олон жилийн л тууштай байдал ах гэж бодож байна. Нөгөө тууштай хүнийг амьдрал шагнадаг илүү их тууштай явсан болов гэж бодож байгаа. 2006 онд спортын төв арданд анх одоо нэзгээ дэмжих гэж одоо энэ спортын яг тэр тэмцлийг хажуу талаас нь харж дэмжиж эхэлсэн байна шүү дээ. Яг амьдаар нэх юм бол тэр одоо 2006 оноос хойш 20 жилийн хугацаанд өнөөдөр Монголын сагсыг хэр хэмжээнд гоё дэлгэрэнгүй болсныг гоё талархаад тайлбарлаж өгвөл. Энэ хөгжлийнхаа хугацаанд бол маш олон хүмүүсийн хичээл зүтгэл бас үзэх ёстой зүйлүүдээ үзэж явсан байх гэж бодож байна. Тэгээд миний үед үзэжсэн лиг бол бас одоо үеийн хооронд бол мэдээж хэрэг асар их ялгаа байгаа. Гэхдээ би яг миний тэр хүүхэд үед үзэжсэн дээд лиг маань бол их маш надад их томруунаар үлдсэн байдаг. Маш гоё үн цэнтэй санагддаг. Юм бүхэн ингээд цаг хугацаа өнгөрөхээр хөгжин, өнгө бодгон сайжирна. Гэхдээ бас түүхэн замналынхаа өрөөнд үзэх ёстой юм үзээд одоо яг хөгжлийн зам дээр өндөр хурцтай зам дээр явж байгаа. Ягаад тэгэхээр одоо ерөнхийдөө 10 хүүхдийн бараг л 8-9 нь сагсан бөмбөг тоглож байгаа гадаад шийдэн дээр одоо өсвөрийн тэмцээн оролдоо Монголын сагсан бөмбөгийн холбоо ингээд нөгөө төлөвлөгөөнийхөө дагуу маш их насны тэмцээн хийдэг. Тэрэн дээр оролцож байгаа хүүхдүүдийн тоо энэ жуниор клуб лиг гэдэг нь орж байгаа хүүхдүүдийн багуудын тоо гэхэд 100 гарцсан тий. Орж байгаа насны багуудын улсын аваргууд ч гэсэндээ ингээд айгүй өндөр. Тэгээ маш олон клубүүд байгуулагдсан байна. Тэгэхээр энэ бол сагсан бөмбөгийн хөгжил өөрөө босоо тогтолцоотой багаасаа дээшээ хүрчгшээ хүртлээ ингээд бодлогоор бас манай Монголын сагсан бөмбөгийн холбоо сайн ажиллаж байгаа гэж одоо спорт сонирхогчийн хувьд бас энэ тогоонд ажиллаж байгаа хүний хувьд тэгж дүгнэж байгаа. 20 жилийн хугацаанд мэдээж одоо заал танхим одоо тамирчдын одоо үзүүлэлтээс болоод маш олон зүйл сайжирсан байгаа хэл та. Тэгээд сагсан бөмбөг гэдэг спортын мэдээж одоо мундаг одоо шилдэг одоо багийн лидер тамирчдыг баг бас энэ чинь бодлогоор дэмжиж байгаа бах тийм ээ. Яг авьяас илүү чухал байна уу? Хөдөлмөр илүү чухал байна уу? Мэдээж энэ хоёулаа хэрэгтэй зүйл л дээ. Хоёулаа зүгээр дэнслээд ярьж байгаа шүү. Хувь хүний чинь л онцгий сонсмоор. Тэрэн дээр зан чанарыг ажилд авч ур чадварч болно гэж одоо суулна гэж л одоо өөрийнхөө итэг ерөөсөд байгаа оюутан тамирчдад хэлдэг. Ер нь бол одоо үед бол хувь хүн их чухал болсон юм болов уу гэж боддог. Бүх салбарт урлагч байна уу, спорт байна уу тий. Ер нь бүх улс төрөд бүх юм дээр хувь хүн их чухал. Буцаагаад тэр одоо бусад зүйлүүдийг бол суулгаж болно гэдэг байдлаар. Тэгэхээр академик байдлаар суулгачж болно. Хувь хүнээс гарч байгаа хандлага хичээл зүтгэл. Тийм тууштай байдал. Төвчээр тий. Түүнийхээ төлөө бүх сэтгэлээ зориулж байгаа тэр сэтгэл. Сэтгэл гэдэг зүйл их чухал да. Манай итэг их сургуулийн өрөө бол сэтгэл зүтгэл ирээдүй гэдэг. Тэгэхээр сэтгэл байвал үйлдэл байна. Үйлдэл хийвэл зүтгэл гарга, зүтгэлтэй хүн ирээдүйгээ бүтээнэ гэж бас би бодож өөр дээрээ ч гэсэндээ юм хэрэгжүүлж явдаг. Гоё өрөө сэтгэлтэй байх хэвээр. Ер нь ямар ч юмд мэдрэмжтэй байх хэвээр. Тийм мэдлэгтэй байснаас мэдрэмжтэй бай гэж үгс үг байдаг те. Тэгэхээр бас нөгөө мэдрэмж төрдөг гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энэ контент энэ юунууд одоо энэ бичлэг ингээл одоо авах те тэгээд бичвэр бичих ч юм арай жон сонин содон эерэг байдлаар бичсээр ирсэн. Тэгээд энэ бусдаас нэг юм сонин содон байгаа нь бай гэж ер нь боддог. Тэр нь бол бас мэдрэмжтэй ч холбоотой миний дуулдаг те бас өөрөө дууга зохиож байна. Тэртэй бас холбоотой болов миний хийж байгаа юм бас яг л ингээд урлаг спорт хоёр ч бас хамтарч болдсон билээ шүү. Нэг нэгэндээ хэрэгтэй. Яг хоёр тал тодорхой хэмжээнд ингээд энийг бүр бүтээл болгох гээд явж байгаа хүний хувьд бас энэ үгийг сонсоход
чамаас сонсоод таатай байна л да. Сонигийн бага нас ер нь хаана өнгөрвөө? Би миний өссөн газар Сэлэнгийн цагаанаар. Ээж маань намайг Сэлэнгийн цагаанаар суманд аврагын нутаг. Тэгээд Сэлэнгийн цагаанаар суманд намайг төрүүлсэн. Юу энэ тэр үнэн. Тэгээд би Дарханд өссөн. Миний өвөө эмээ хоёр бол Мягмар сүрэн цагаан гэдэг одоо Монголын Атар газар эзэмшигчдийн анхны одоо манай өвөө бол одоо 9 алдартны нэг. Тэгээ ер нь бол одоо Сэлэнгийн аймаг Дархан Хонгор сум салхид хөтөнд бол хүүхэд насаа өнгөрөөсөн. Ер нь бол хүүхэд насаа хөдөө өвөө эмээ дээрээ дэгж дэрвэж одоо хоньны хүүхэд болж ингээд өссөн. Тэгээд ахаа ер нь бол ахуйтайгаа өссөн. Өвөө эмээгийн хүүхэд байсан. Зуны амралт болонгот ээж маань хөдөө өвөө эмээ дээр авчдаг. Манай одоо үеэлүүд хатаг өгсөд бид нар хамтдаа өссөнд их баяртай байдаг. Хөдөө өссөндөө ч гэсэндээ одоо талархаж явдаг. Тэр өвөө эмээгийн хүмүүжил, тэр Монгол ахуй уламжлал эмээгийн маань сургаж өгсөн тэр одоо цайныхаа данхны ишийг тийш нь харуулж болохгүй, босгон дээр одоо гიშгэж гарч болохгүй, том хүн юм яаж голоор нь битгий орч юм уу те. Энэ Монгол одоо энэ хүмүүжил ахуй бол одоо миний энэ амьдарч байгаа миний ажилч хөдөлмөрлөө явж байхад бол хэрэгтэй байдаг шүү. Тэр чи одоо нэг эрт цэрэл бүх ажил эхлэхээс олон 5 цаг гэлсээр шүү дээ. Ер нь бол 5 цаг гэдэг их гот хөдөө чинь сайхан шүү дээ. Нар эдийн гарцсан тийм ээ. Тэгэл өглөө чинь сэрээл нүүр гараа угаачаал тоглоо татаал өхрөө бэлчээн. Тэгэл араас нь хонио бэлчээн. Тэгэл өхрийнхаа баасыг түүн. Тэгэл цэцгэндээ гаръя гээл. Цэцгээ түүй гээл. Манай ах чинь бидрийг одоо тухайн үед бол айгүй мотивац өгж ажилладаг. Тэр нь ямар цэцэг юм бэ? Одоо тэрийг өхрийнхаа өхрийнхаа баасыг тэгж хэлж байгаа байхгүй. За манайхаа босоод гэл өглөө тэр нь ингээд одоо ч гэсэн ингээд хангинаад манай одоо хамгийн бага ах байхгүй. Ээж хамгийн бага дүү. Би бас хүүхэд байхдаа хонгорт 100 амарч ирсэн шүү. Тэр гахаан пирамтай айл байсан. Гахаан пирамтай айл юм шүү дээ. Байдаг тий. Байдаг гэдэг. Бид яг тэнд яг нэг үгийг үнэхээр ойлгосон. Гахаа хариулсан уура бардаг гэдэг штэ. Тэр үнэнтэй. Тийм би бол хоньны хөх. Би ерөнхийдөө их хоньны хөхт байсан. Хонь их хариулдаг. Ер нь одоо хончин хүү гэх юм уу те. Хончин найдан гэж байдаг бол хончин сонио ч юм уу те. Тэгээд ийм хонио хариулаад одоо өглөө гараад тэгээ өдөр 1 цагийн үед нараа харна штэ. Цаг маг бол байхгүй штэ. Нараа хараад нарныхаа байдлаар шинжин тэгээд ер нь тэнгэр хангаач гэсэндээ ингээ харна ажиглан за бороорох гээд шүү. Ивэтлээ. Хонио ерөнхийдөө жоохон ойртуулыг ирлуугаа гээл те. Тактик явна штэ. Бас ер нь хонио хариулах чинь бас. Хонь дээр бол их юм хийдэг байсан. Хонь дээр ер нь их дуулдаг байсан. Одоо энэ Монгол улсын ардын жүжигч Сарантуяа гэдэг хүний одоо улаан ногоон одоо фэн нь би одоо 30 жилийн тоглолтын дээр нас гоё үзэж хамт байсан. 40 жилийн тоглолтын дээр миний амьдралын баг одоо 40 жил те. Тэр үнтэй ухаан орсон цагаас байсан. Тэгээд харан хамтлаг тэгэл ингээл хурд тэгэл энэ одоо Монголын рок попын том одоо акулууд гэж ярьдаг те. Энэ хүмүүсийн энэ уран бүтээлчдийн дууг тийм жоох хөвгт байж тэгэл дагаар дуулаад өөрийгөө дуучин сонио гэж зарлал хонь дээр штэ. Тэгэл хоньнууд маань бараг миний дууг сонсоо. Тэгээд ингээ ганцаараа байх үедээ тэрийг бас өөрийгөө хөгжүүлж ирсэн юм болоо өөртөөгөө байж тэ өөрийгөө сонсон ирээдүйд би тийм хүн болондоо гэж мөрөөдөл тэнгэрлөө хараад ирээдүйд их мундаг гоё хүн болно доо гээл ингээл бодол дуучин гоё хүн болно доо гээл тэгэл дуулж молж байгаа сая нэг морьтой хүмүүс үү энэгээр хин сая дуулаад байсан мэдгүй зөөр хүн байхгүй байх тэ өөртөөгөө дуулдаг хүн дуулдаг жоо тийм нэг бүрэгдүү хүмүүс байсан шүү. Ер нь бидэрт угаасаа бүгдэнд нь л энэ бүрэг ичмхий зам бол байгаа шүү дээ. Байлгүй байх. Одоо ч байгаа шүү дээ. Алга болчих зүйл биш байх. Тэгэхээр бүр хончин сонио байхаасаа ахуулаад өөрийгөө дуучин болно гэж төсөөлдөг. Тий. Хүмүүс намайг нэг сакс гэж явж ирснаа л нэг одоо тий нэг далдганаад энэ дуу мó гэд яваад байна уу гэд бас мэдхгүй шүү дээ. Мэдхгүй юм чинь. Тэгэхэд миний одоо үндсэн гол хүүхэд байхын мөрөөдөл гэж байна ш. Зориг гэж нэг өөр тий. Зорилт гэж өөр бүгд л өөр штэ. Төлөвлөгөө гэж өөр. Тэгэхээр миний одоо мөрөөдөл бол дуучин болох байсан. Тэгээ 2013 онд Nature Sound дуулаачин курсыг төгсөөд 2012 онд өвөө маань бас илэгний хавдраар одоо бурхан болсон. Тэгээ өөрийнхөө гэртээ тэгээ яг тэр үед нь би яг одоо өвөөч нь модод байна гэдэг ээж маань яриад тэгээд хотоос дархан руу яваад өвөө дээр очиод гарын өрөөд ингээд сууж хат би нэг камертай хоёр гэж шоунд орж ирсэн. Тэр үед бол хамгийн сайн дуулдаг те. Люман дээр шалгаруулалт нь авч ирсэн. Universe Space Song одоо юу гэдэг шилдэгүүд мэлгүүд бүх л сайн одоо Монголын сайн дуулдаг л залуучууд орж ирсэн. Тэр шоунд бас орж ирсэн. Тэгээ нэлээд бас амжилттай оролцсон. Тэгээд миний хүү ингээд сайн дуучин болоорой гэсэн өвөгийн захиасыг одоо бодож одоо хүртэл ингээд тууштай зүтгээд одоо ингээд хөдөлмөрлөөд
одоо алдаад оноод явж байна да. Мэдээж тий. Тэгэхээр бүр өвөөгийн хэлсэн захиас үнд зүйл болж үлдсэн байна шүү дээ. Тий. Хэдэн жилийн өмнө дөө 10 жилийн өмнө өвөөгийн захиасыг биелүүлж аваад дууч хүү сонио гэд энэ хаана үлээ нэг сэтгүүл дээр ярьцлага өгчээсэн шүү. Өвөөгийн захиасыг биелүүлж аваа. Мэдээж өөрийнхөө мөрөөдлийг бас биелүүлэхэд төлөө одоо энэ урлаг спортоор түүчилж явна да. Урлаг спорт ч нөө соёлыг түгээж явж шүү дээ. Тэгээд соёлын яаж тэгээл явж байна да. Олон нийтийн ажил, олон хүний стилийг нэгтгээд явж шүү энэ. Олон хүний энерги байгаа. Гоё те. Тий. Тэр нийгмийн стресс, хүмүүсийн бухимдлыг энэ гоё торгон агшнуудаар эерэг байдлаар манай пэйж бол одоо сонио Монголын сакс пэйж бол маш эерэг байдаг болов уу гэж би боддог. Аль болох эерэг зүйлийг оруулдаг. Төлбөртэй пост тавьж байгаагүй гэдгээ бол одоо албаасаар хэлье. Энд бол миний одоо олон жилийн хичээл сэтгэл ууггүй одоо тэ сэтгэл байгаа. Сэтгэлээ асгаруулж л ирсэн. Тэр цаг хугацаанаас ч гэсэн одоо ч гэсэндээ тэр сэтгэлээсээ хязгаарч холдоогүй явж гэн яг л хийж байгаа ажилдаа үнэнч яг одоо өөрийнхөө энэ зорилгын төлөө үнэнч тууштай л явж байгаа нэгэн одоо ээжийн хүү байна да. Хоёлоо багаас нь их рүүгээ чиглээ явж байгаа шүү. Nature Sound одоо тэр студид тий. За би энд орж бүртгүүлнэ гэдэг тэр мотивац, тэр ирмэлзэл тэр чинь бас ингээд нэг юм задармаар байна штэ тий. Тэр шийдвэр яг хизээ гарч иваа. Тэр шийдвэр өрөөсөө камертай шоу. Би камертай шоуны 3 дугаар шаттанд камертай хамтлагийнхан сонио бол сайн дуулдаг мэдж байна. 2 дугаар шатанда шүдэр цэцэг харан хамтлагийн дуг маш сайн дуулсан. Би хамтлагт дуулчин гэхээс илүү соло уран бүтээл хийх юм бол магадгүй сайн дуучин гарч ирнэ шүү гэж бодож гин гэж хэлсэн тэр үг намайг ерөнхийдөө соло уран бүтээлч болго угаасаа л багасаа би ямар хамтаараа дуулж байсан ганцаараа дуулж байсан юм чинь нэрээ юу илээ гэх. Тэгэхээр тэр тэмцээн ч гэсэн намайг бас таньж мэдхэд өөрийгөө танихад тусалсан тэмцээн буянтай тэмцээн шүү. Тэгээд мэдээж хэрэг сойст сурах гэхээр бас тухайн үед бас боломж олцоо байхгүйсэн юм аа. Ээж манаас ингээд хүртэл эмэгтэй учраас те. Тэгэхээр бодож байгаад за үндсэн мэрэгчлээ бол хажуугаар нь энэ давяасаа хөгжүүлдийгээд Nature Sound болооч курс гэдэг те. Маш сайн. Одоо энэ дуучин, жаз дуучин, наги, маралжингоо те. Тэгээд маш сайн дуучид гарсан. Манай одоо Монгол Улсын гавьяа жүжигчин Дэхүү хамтлагийн продюсер Даштондог том багш гэж хэлдэг. Манай мөнгөс хөгш те. Тэгээд мөнгөс хөгш төр очиж шалгуулад тэгээд хөгш нөгөө шүүдэрцгээд болсон чинь болж чинь болохоор юм байна гэд. Тэгэл би тэр чинь манайх 6 сар хийдэг үлээ дээ. Тэгэл 2013 онд төгсөөл 12 онд төгсөөл одоо ингээд 12 27 онд чинь 15 жил. Ерөнхийдөө дуулснаа яг урлагийн албан ёсны тайзан дээр гарснаасаа яг бодоход камертай шоу тэгээд энэ Nature Sound дуулаачин курст сурч том тайзан дээр мэрэгжлийн тайзан дээр гарснаасаа дүгнж яхад 15 жил гэж тоолж байна. Магадгүй хүүхнээсээ тоолох юм бол 30 жил ч юм уу. Дуулсан ганцаараа дуулсан тэр өдрүүдээс эхлэх юм бол тэр нэгэн өдрүүдээс тэр 20 дээр байсан өдрүүдээс мартагчгүй бөгөөд хамгийн их сандрал мэдрэмжийг авч ирсэн том тайз хаан байв. Яг хоо том гэж байгаа нь хүн өөрөө нэг амар их ач холбогдол өгөхөөр тэр том тайз 2008 онд шүү дээ. Би урагшаа нэг 90-нд зөөгчөр 10 жилээ төгсчөө тэгээд яг тухайн үед бас конкурс агуулсан шинжилгээний технологи их сургууль аваад юугасаа би хичээлдээ ер нь гайгүй хөвгтэйсэн л та мэрэлттэй. Тэгээд физик математикийн сонгоны анги одоо манай багш Дарсүрэн гээд тийм ангид байсан 11 ангийг төгссөн. Тэр утгаараа инженерийн анги гарахны аваад үгүй хот шүү дээ. Би ерөөхдөө хотод 4-р ангид орж ирсэн. Тэгээд тухайн үед сурч чадаагүй маа. Тэгээд ажил хийгээд шууд ажлын байранд шууд гарсан. Тэгээд тийм ажилласан. Тийшээ яваад тэнд зөөгч хийж байгаад санамсаргүй байдлаар каракод болж байгаад тэр тухайн газрынх нь өвөр Монгол одоо босс нь тий босс гэж ярьдаг. Дарга нь энэ юу залуу вэ? Гой дуулж штэ гэх. Тэгээд би сүүлийн нэг сараа дуучин болж яасан тэр том тайз нөгөө жигүүртэй юм шиг залуунаас сэтгэлийн жигүүр дурсамж хорийг хольж дуулаад пактлаад юу болж энэ хүний хурдан буулга гэд. Тэгээ яг хаа мэдээж зэрэг ажил хийвэл алдаа гарна тийм ээ. Ажил хийдэг хүнд алдаа байгаа. Тэгээ алдаа гаргасан. Тэгээ алдаагаа ойлгосон, бэлтгэл хийсэн. Тэгээ дахиж тайзан дээр гарсан. Тэгээд ер нь бол 8 онд анх ингээд тайзан дээр гарч урд хөршийн тайзан дээр бас дуулж ирсэн шүү. Тэр чин бүр одоо төлбөртэй тоглолтын тайз руу 8 онд орсон ба шүү дээ тий. Тэгсэн. Тэгээд зөөгчин цалин 3 бонустаж цалин авсан шүү дээ. Тэгээд тухайн үед чинь би хүүхдээсээ өөрийгөө хувцлаад
Тэгээ гэртээ ирээд бас гэр орноо тогтчуулаад тэгээд агүй дойдгор те би ажил хийсэн штэ гэдэг. Угаасаа яг багаасаа нөгөө өвөө эмээ дээр өссөн тэр нөгөө өвөө эмээ маань их ажилч сургасан өглөөнөөс өд хүртэл ингээл ажил хөдөлмөр хийгээл явжсэн тэр хөдөлмөр ихний намайг бас энэ төвчээртэй юмд тууштай байх тэр хандлагыг ер нь багаас нь өгсөн болов уу гэж би боддог. Тийм учраас тэр байдлаараа л ер нь ажилласан. Мэдээж хүний газар хэцүү штэ. Урд бол ажиллах бас жоохон сэтгэл зүйн өвчсөндөө ер нь жоохон тийм. Тэгтээ тэрийг даваад жоохон хөвгтэйг хүрээд ирсэн штэ. 3 сарын гэрээгээ дуусгаал сайхан ажиллаа хийсэн. Зөвхөн ажиллаас илүү бүр жаргаж хийсэн юм шүү. Тийм зөвхөн ажиллаа бас хийсэн. Давхар хийжсэн юм аа зөвхөн. Тэгтээ хийж байгаа 2 сар хийж байгаа сүүлийн 1 сараа дуучин болцсон шүү дээ. Зөгчөөс дуучин бол хувц сонор бол шал өөр шүү дээ. Тэгээ өсмөс бол хойж нэг нь солонгос одоо стилтэй айгу модонд ордог ер нь жоох юм ортовтор тэгээ гоё юм өстэй те тэгэл гоё гараал нөгөө юу гэдэг шүү дээ. Том зах илүү юу гэдэг үлээ нэг нэрлэдэж шүү дээ. Хэрэв захыг тэндээс чинь хувцалж байгаа юм чи. Бүрээ хувцалж байгаа юм чи. Танаас нь хувц сонор өгвөл тэгэл гоё эс. Nice. Тэрэн дээр нэрэ Баяр Магна гэдэг ах одоо энэ дуучин Баян Баяр Магна гэдэг одоо манай гоё дуучин ах байгаа. Тэр ах маань байсан. Тэр үед яг Суйсын оюутан байж байгаа. Тэгээ төгсөх болоод тэр ах маань санаа чи ер нь их гоё болдсон шүү гэж анх надад хэлжсэн. Надад итгэл өгж исэн. Одоо ч гэсэн надтай холбоотой байдаг. Сүүлд одоо энэ сахалтай хэлцэн. Тийм сүүлд би булганд нөгөө буруугүй манай дүү байгаа шүү. Харцаг төвшин төгсөн найран дээр очиод дуулаад ингэсэн чинь тэр доор нь мундаг шүү миний дүү. Тэр гоё тэр нэг үг хүнд гоё үг хэлнэ гэдэг бол тэр хүний амьдралыг бүр бүтэн өөрчилдөг юм болов уу гэж боддоо шүү дээ. Тэр итгэл өгөх тийм учраас миний одоо энэ хийж байгаа энэ хүмүүст энэ сагсан бөмбөгийн тамирчдад энэ урам итгэл өгөх өөрийнх нь бичлэг ороод тэндээс хүмүүс танигдаад ингэж байгаа бол бас яг тийм ажил тэрүүгээр урамшиж сэтгэлийн дуудлагаар урамшиж ажилладаг юм гоё ажил тийм шүү. Санаа өөрийнхөө одоо тухай өөртөө ер нь хэрэг ярьдаг төрлийн юм байна. Яг би өвөө эмээдээ залбирдаг, тэнгэрт залбирдаг. Тэгээ бодлын хүч гэдэгт би итгэж явдаг. Зөв бодол, зөв амжилт, зөв бодолтой зөв амжилтанд хүрнэ гэдэг. Энэ тамирчид ч гэсэндээ зөв бодолтой байх хэрэгтэй, хүн байх хэрэгтэй. Чи хүн байх юм бол ялангуяа урлагийн хүн, спортын хүн олон нүд харж байгаад хүн байх юм бол зөв одоо гიშгэж нүдний талд үнэн зөв байх юм бол чи зөв амжилтанд зөв хүрнэ л гэж боддог. Тэрэндээ итгэл үнэмшилтэй байдаг. Тэг үргэлж зөвийг бодож, зөвийг сэтгэж хүнд тустай тэмтэй явахад амьдрал шагнаад өгд юм билээ те. Тийм тэр шагнал нь энэ олон хүний хайр хүндэтгэл тодорхой хэмжээний шүүмжлүүд энд байх хэвээр өнгө аясууд байх хэвээр дандаа л цагаан тагтаа шиг явахгүй шүү дээ. Хүнд хар цагаанаараа ялгарч л амьдрна. Энэ дээр хамгийн гол нь өөрөө хинбэ гэдгээ тодорхойлох хэвээр. Энэ одоо бүх хугацаанд өөрийгөө таньж мэдээл одоо миний байгаа энэ сонио бол миний л өөрийн би өөрөө л дэлхийд цор ганц л сонио шүү дээ. Хатнаа ч гэсэндээ нэг хатнаа шүү дээ. Хүн бүхэн цор ганц. Би бас нэг өөрийгөө хүндэл хайртай бай. Өөрийгөө хайж явж байгаа л хатнаа. Карл Юнгийн бас юм ойлголт байна л да. Философи. Хүн амьдралаас юуг авах гэж ирдэг вэ гэхээр өөрийгөө хайж олох гэж амьдралд ирдэг гинэ. Тэр ингээд тэмцлийг хийсээр агаад тэгээд хүний амьдрал төгсдөг гэж байгаа юм. Тэгээд яг ингээд бодонгот хүн ингээд өөрийгөө хайгаа би хин бэ гэдэгтэйгээ угаасаа л тулах юм байна. Тэрнийг хүлээн зөвшөөрөөд илүү гоё би ийм байх ёстой юм шүү. Би сайн хандлага үзүүлдэг. Хүний итгэл танд байхын төлөө ингэж явж байгаа бол тэр хүний одоо яг өөрийгөө сонгосон өөр нь тэр хүн. Тий. Өөрөө шийдвэрийг гаргаад нөө хар цагаанаараа ялгарна гэдэг шиг аль талтаа зогсохыг тэр хүн өөрөө л шийдэх юм байлээ л дээ. Ер нь бол сайн өнгөж байхгүй муу өнгөж байхгүй сайн одоо үйлдэл муу үйл гэж байна те. Муу үйл угаасаа карматай. Эзэн нэгэн чи багшигаа хураал бэлтгэлээ таслаад яваад байл та. Тэ бэлтгэлд өөрийгөө тушаахгүй зааланд өөрийгөө тушаахгүй тэгээд урсгалаараа яваал. Тэгээд дундаж нэг нь л болно шүү дээ. Нэг бол нэг муу байж яригд нэг бол сайн байж л яригдэн шүү дээ. Тийм үү? Тэгэхээр спортод ч гэсэндээ хин өнөөдөр илүү их хөсөө тослуулж хин өнөөдөр золиос гаргаж тэр хүн л амжилтанд хүрнэ. Урлагч гэсэндээ золиостой шүү дээ. Мэдээ золиос гаргаал явж байгаа. Би бол урлагийг би зоосын нөхөр хараагүй мөнгө олох гэж би урлагийн хүн болно, дуучин болно гэж яваагүй. Өөрийнхөө сэтгэлийн дуудлагаараа дуулах дуртай тэрүүгээр л явсан. Тий. Явж байгаа. Ийм нэг явсаар чи ирнэ. Хойштойч тийм байх болно. Nice. Үндэсний бүхийн одоо контент руу
Ягаад нэг гинтийн хүчтэй орчвоо. Би хүүхд байхдаа нэг хоньны хүүхд байхдаа. Тэгээд юм болго нэг өвөөгөө дагаад нэг сонь байхдаа гэдэг. бүх үзэхээр нэг ажил хийх хугацаа багасна. Тэгэн гоч нь бүх үзэн гот өвөөгөө дагаад яг өвөөгөө хайж шамбагаас очно. Тэгэл бүх үзэл наад өдрөөр ахна шүү дээ. Тийм наадмаар бүх үзэн цагаан сараар хэрвээ нөгөө цагаан сарын үеэр хэрэг өвөө мө дээр өвлийн амралтаар очсон бол бөхөө үзнэ. Тэгээ яг тэгээ бүх үздэг байсан. Тэгээд 2018 онд та манай Сэлэнгийн итгэл гэдэг гадаа нөх хүрээлэнгийн шийдэн дээр тоглож исэн чинь санаахаа ингээд манад та цагаан нуурхтай гээл тийм цагаан нуурт нэг бүх байгаа шүү дээ нэг дүү байгаа Орхон баяр гээд баяр сайхан Орхон баяр гээд фэйсбүүкийн нүгээр үзүүлээд тийм үгээ би хараад тэр үе чинь аймгийн зан цолтой байсан баг шүү. Тэр үеэс нь дэмжсэн. Нутгийн дүү гээд би чинь яг Сэлэнгийн цагаан нуур очиж үзээгүй байсан. Тэгээд надад агай гой санагдаж байгаа байхгүй. Энэ нутгаас нь ми төрсэн газар шүү дээ. Би одоо тэр газар дааж очиж үзээгүй дээ. Хэзээ нэгэн цагт очиндоо гэж боддог байсан. Газрын минь бүх юм байдсан байх гэж бодоод тэгэл би ч өөрөө нөө бүхэд угаас хүүхд байхаас үздэг юм чинь тэгээд ийм бүх байгаа юм байна гэд. Тэгээд 2019 онд нөгөө манай одоо талигч спортын төв ордны нямд орж гэдэг одоо мундаг ах байдаг. Сагсмгийн холбооны анхны бас хөтлөгчтэй нэг те. Тэр хүн тэр хойр ахтаа тэгээд энэ бөхчүүдийн сагсам тэмцээн ингээ мөнгөн цагаар бас байгуулдаг. Тэрэн дээр би бас ингээд өөрөө бас нөгөө дуртай. Тэгээд саксны хэм чинь очоод бас ингээ бөхчүүдийн бичлэг зураг мөргийг аваад ер нь тэгэл танилж татансч эхэлсэн. Том баяртай. Нутгийн дүү гэдэг. Тийм. Тэгээд улсын начин болцсон байсан болоог байсан уу? Болоог байсан. Тэг болоог байсан ба. Улсын начин болцсон байлоо яалаа да. Тэгээд өсгөрөөдөө багш чинь яг багш нь ингээд ягаал тэгэл танилцаал. Тэгэл 21 оноос шүү дээ. Ер нь ковидын дараагийн жилдээс аахгүй. Яг 21 оны наадмаар л би төв цэнгэлттэй билетээ аваад худалдаж аваад тэгэл яг нөгөө бөхчүүдийн нөгөө 9-р сектор дээр яг суугаал. Тэгэл утас гэдэг зүйл ч айгуу гоё шүү дээ. Айгуу утас ч iPhone ч ер нь айгуу гоё тийм ингээл загвар нь дандаа сайжрал явдаг те. Тэгэл утсан дээр нөгөө бас хайлайтсан саксны бичлэг хийдэм чи. Ингээл бичээл Орхон баярыг ингээл ганц нэг тастаал тэгэл тавьсан чинь зүгээр. Бүүм. Хүмүүсийн тэр хандлага тэр бөхөө дээдлэх тэр монгол хүний тэр сайхан тэр сэтгэл айгуу гоё байгаа байхгүй. Тэгэл Орхон баярыг дэмжээл те. Тэгээ би Орхон баярыг бас боддөө шүү. Монголын энэ бүхийн одоо энэ ертөнцид очин цагийн те энэ залуучуудыг маш олон залуучуудыг бүх рүү бас ингэж гоё бүхийг сурчлах тал дээр бол маш өнтэй хувь нэмэр орсон залуу гэж боддог. Тэр утгаараас надад их сайхан байдаг. Би ч гэсэндээ энэ контентын яг бүхий юунд дээр 7-8 жил болсон байна те. Тэгээд ингээд хийж байгаа зүйл маань ч гэсэндээ ингээд сайхан цаашдаа ч гэсэн ингээд гоё түгээн дэлгэрээд ингээд энэ тэнд явж байгаа гот сонио сагсгийн логотой тэгэн гот ингээд миний дуу яваал тэр гоё бөхчүүдийн тэр хямртай бичлэгүүд явна гот надад аюу гоё санагддаг. Тэндээс маш гоё мэдрэмжийг авдаг. Тэгээ тийм байдаг. Бүх рүү бол ер нь Орхон баяр дүүгээ дэмжиж орсон шүү. 21 оноос хойш. Тэгэл өөрийнхөө дуудлагаар тухай гоё бичлэг хийгээл хүмүүст гоё хүргэе, гоё юм мэдээ бэлдэж хүмүүст гоё зүйл үзүүлэе л гэж цагаа гарддаг тийм үстэй. Өөрийнхөө дуртадаа л ингээ хийжсэн. Тэгээ дуртай юм аа сүулдэ эн чинь бараг ажил болоо сүулдэ эн чинь сонио нөгөө гоё юмнуудаа хийлдэ. Дуу муугаа рилс дээрнд оруулал та чадахгүй байгаа мó гэж. Чатаар амар штэ. Миний одоо бас гоё фэнүүд байна. Үнэхээр намайг энэ тэнд дэмждэг. 23 ялангуяа өдөө энэ 21 аймгаар би ч авиасны ирэлдгээр манай Итүгийн их сургууль чинь Сагсамгийн авиасыг дэмжиж тэтгэлэг олгодог энэ гоё хөтлөөр байдаг. Энийг одоо 6 дахь жилдээ хийж байгаа. Тийм Баяр цогт Монгол улсын гавьяа төгсөж болж Одонбаатарын Баяр цогт багштайгаа би одоо ингээд 6 жил сүүлийн яг 2 жил хотод одоо нийслэл хотод дүүргүүдээр хийж гадаа хийж явсан. Тэгээд 21 аймагаас нэг 13 аймаг болсон. Тэгээ ер нь бол энэ сакс бүхэн энэ одоо энэ ажиллаар ингээ явхад л энэ тэнд маш гоё хүлээж авдаг. Тэгээд сайхан дуу хоороо бас түгээн дэлгэрүүлж дуу хоороо бас үндэсний өв соёлыг их оронч үзлийг төрүүлэх тэр хандлагыг хийгээл яваад байна да. Үндэсний бүхэн спорт маш том одоо спорт байгаад байна шүү дээ. Энд одоо Японы сумо гэдэг шиг бидний одоо хамгийн хайртай хүндэлжтэй дэлдэг тий одоо тэр аварга хажууд байхад хүртэл хэмэр сэрэгдэг тэр мэдрэмж байгаад байдаг шүү дээ. Үндэсний бүх хартай дуртай болж үзэж сонирхож тий тэр ялагдлыг тий одоо тэр даваа унаа болгоныг харах тэр мэдрэмж монголчуудад яг ямар зүйлийг өгдөг гэж боддог вэ? Одоо бид нар нэг тийм ойлголт өгдөг шүү дээ. Бүх хүн жудагтай ч гэдэг юм уу. Бид нар бас нэг юм хүндлэл биширлийн мэдрэмж бас байх шиг байна. Дээрэс нь цэвэр спортын тэмцэл бас тэнд дунд өрнж байгаа.
маш олон зүйл харагдаад байна л да. Энгийнээр ойлгоод ярих юм бол бид нар тэндээс яг ямар мэдрэмжийг хайж үзээд байгаа юм шиг санагддаг байна. Одоо хувь хүний чинь л өнцгөөс сууж байгаа шүү. Үндэсний бүх бол Монгол бахархал дархлаа те. Монголчууд Монголоороо байх хамгийн одоо сухал суурь гэж боддог. Тэр үндэсний бүхэн тэр эр хүний ноён ороо жуудаг тэрийг үзэж байгаа хүмүүст тэр өгж байгаа тэр мэдрэмжүүд те. Хүнийг энэ дэлхий дээр амьдрахтаа зөвхөн ажил хөдөлмөр хийхээс гадна хүн нүдэрээ хар сэтгэлдээ баясгаж, бясалгаж түүндээ итгэл үнэмшлэрээ ингэж явж энэ амьдралынхаа энэ одоо хугацаанд дурсамжийг бүтээж амьдрын шүү дээ. Тэр дурсамжинд нь бол хүн хүний өнцгөр өөр баг. Миний хувьд бол үндэсний энэ манай бүхчүүд бол одоо Монгол эр хүний одоо бүхэн шинжийг одоо харуулсан байх ёстой гэж би боддог. Тэр жудаг төгөлдөр тэр нөхөрлөл, тэр үнцэн, тэр бахархал бүгдийг л харуулдаг. Мэдээж үндэсний бүх хөгжлийнхаа өрөөнд сайн муугаараа бас шигшгтэд явна. Ямар ч зүйл дандаа л тэгш өөгүй байх гэж байхгүй. Тийм ээ? Өндөг шиг өөгүй байх гэж байхгүй. Тэгэхээр үзэстэй юм үзэл бас явж байгаа. Тийм шиндээс бол хүн хүний харах өнцгөр л байдаг баг. Тий. Миний хувьд Басан аврагын фильм баггүй. Одоо Орхон баяр Басуу гэл яг тэр үуч бас хүмүүс хогчлаа шүү те. Сошиал бүү гэл те. Энэ жилийн наадмыг үзэхэд үнэхээр гоё байлаа. Сагсан дээр чинь мөнхчин Наранбаатар гэлтэй. Тэгээд ч бас хоёулаа хөөрхөн ингээд нэг нь лугаад дэс шиддэг ба. Чулуун үл гэдэг байгаа юм шиг бүртлээ цагаараас тий. Байж t ер нь тийм юм. Тэрийг тэгтээ нэх амар гүнзгий ингээд хүлээж байгаа нэг л манайх ингээд ямиг шууд хараад над чинь тийм гэл тий. Шууд тэгдэгтэй ерөөсөө гүштэй бүх юм хагж байгаа шиг биш тий. Тий бүх юм хоёр талтай тий муу хүн гэж бодсон хүн чинь яг үндэ сайн хүн байх жишээтэй. Сайн гэж бодсон хүн ч муу хүн байж муу үйлдэл хийж болно шүү дээ. Хүн л юм чи алдаа гаргана. Хамгийн гол нь алдаага давтахгүй байх хэрэгтэй байхгүй. Гэтэ энэ хүн байх уу гэдэг дээр бид нар Монгол улс төр засаг маань ч гэсэн энэ хүн ардынхаа оюуны тал дээр бас илүү их соёлын яам энэ аялал жуулчлалын залуучуудын яам ч гэсэн залуучууд руу чиглэсэн юм их л хийх хэрэгтэй. Энэ бүх руугаа чулуу шидэж болохгүй, бахархал руугаа бид нар нулимж болохгүй. Үндсэнтэй зүйлүүд рүүгээ маш их нулимж байна. Маш их шүүмжлэгч ард түмэн болж хувирж шít. Ер нь сүүлийн үед сошиалыг хараад тахт би ч өөрөө сошиал дээр ажил хийдэг хүний хувьд бол тэгэхээр энэ дээр бол бас энэ оюун ялангуяа энэ хүүхд залуучууд руугаа чиглэсэн сургалт хүмүүжлийн тийм илүү их мэдлэг түгээсэн энэ контентууд тийм юмнуудыг их дэмжих хэрэгтэй. Тийм юм хийж байгаа хүмүүсийг ч гэсэндээ бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй шít. Тийм зөв юм хийж байгаа хүнийг зөвөр л дэмжих хэрэгтэй. Бурууд хатуу зөв зүйл нь л байх хэрэгтэй шүү дээ ер нь хүн. Тий? Бид нөө тэгээсэй гэж хүсдэг. Сошиалд бол бүр айж байна. Бидний тэнд нийтлэг ёс зүй гэдэг юм бүр байхгүй болчихлоо. Хүний нэр төрлөө би саяхан нэг тарханд явж байгаа л яасан. Тэгээд яг хаа хүний нэр төрд агай халддаг болсон мань. Хүний орон зай руу агай бүдүүлгээр дайрах юм тий. Тэгэл дуучин байсан. Жоох ингээ олон нийтэд ажил хийдэг хүмүүсийг олзж аваад шууд ингээл нэг групптэр ч юм уу нэг бүхийн групп, саксны групптэр энэ хийн ингээл тий. Тэгээд 50 манайхан доор нь бүгд ингээл ерөнхийдөө наад чинь балаа алай салвтаа ч юм ингээл ер нь хинжигч байсан зүгээр ингээл ямар ч агуу сайхан хүн байсан ч тэгэх гээд болцсон байна. Тэ бид нар бие биендээ хайртай байл та. Цөөхөн монголчууд энэ дэлхий дээр Монгол гээд Чингисийн Монгол гээд ингээл цэжэд илдэдэг. Гэхдээ тогоон дотроо ингээд хутгалдаад байвал бид нар яаж хөгжих вэ? Бидний үр хүүхдүүд тэрийг харж байгаа шүү дээ. Хүүхдүүд маань ч гэсэн их захгүй болж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр ер нь бол бүгдөө л анх удаа амьдарч байгаа. Эцэг их ч гэсэн анх удаа амьдарч байгаа бол өөрсдөө ч гэсэндээ тол байх хэрэгтэй. Зүв байх хэрэгтэй. Тэр сошиал дээр ч гэсэндээ яг тэг юу тулаад ингээд яхаар бид нар чинь яг хүнд яг юм хэлж чаддаг хүн үү биш үү гэж бодох хэрэгтэй шүү дээ. Тэгээд нэг тим байдаг тэг групп мөрөвтөр ингээд айгу шууд зургийг ингээд яг л бүдүүлэг хүний нэр төр талдахын тал дээр бол би бас үз тодлоо илэрхийлэх ёстой хүн гэж бодож байгаа. Тэр утгаараа дархандаас нэг юм бичлэг хийгээд тавьсан байгаа. Хүний нэр төр талд нэг бодог бол хүн нэр хугарахаар ясууг гэдэг. Тэр хүний нэр төр хугарахад тэр хүний гадна зөндөө хүмүүс харж байгаа шүү дээ. Гэр бүлийнх нь харж байгаа, гэр бүлийнхэн сэтгэлээр онно. Цаашдаа тэр хамт олон ажлын газар нэг багш байдаг бол тэр багш шавнар нь юу гэж болох вэ? Тэгээд хүний нэр төрийн халдаг байдлыг одоо энэ хууль яамныхын үндэсний аюулгүй байдлын ч гэсэн нэг анхааралтай хэмжээ нэг шийдэх хэрэгтэй болов гэж бодож энэ арай хавтгаарлаа. Энэ олон цэг маягтай. Тэгээд тэргүүрээ дайрдаг ажиллаж байгаа ах шүү. Тэ? Тохиолдлууд байна л гэдэг байгаа тий. Гүтгэлэг тэ худлаа гүтгэх хүнийг нэр төрд харлуулах. Тэ? Тийм юмнуудыг бас хийдэм шиг байл шүү дээ. Тэ? Бид нар өөрсдөө бас сошиал хэрэглээнд илүү дархлаатай хандахгүй бол магадгүй одоо
баахан ийм хэрүүл болдог Жишээ нь ихэд арго ог шиг сэдвүүдийг дагцсан бол арго ог шиг янз элдвэр хэлсээр байгаа л өөрхий тий. Тэр хүний гутлаар хамтарч үзээгүй л дээ. Тэр үнийг тэгэл шоглоол шин шог байдлаар шоглоол тэгэл ард түмэн ч гэсэндээ энэ одоо номын цагаанслаатай гэл тэгэл янз янзын группээр тавиал тэр хүний яриа мэрэг жоохон нэг бусдаас өөр байгаа тийм харилцантай хүмүүсийг ингээд тэр яа тэгж өөдгөлж хүлээж авт юм яа тий. Тэгж яаж исэн. Осор жамаа гэд бидний бас буруу байсан байлээ. Осор жамаа гэд энэ олон нийтэд буруу осор жамаа гэд тэр олон нийтээс хүүхдүүдийг яг л ингээл бас л илдүүлсээр байгаа л янз янзаар ягаал бас тэгээд хорвоогоос хайлж шít те. Тэгээд би бол тэрэндээ би ер нь сошиал дээр нэг хүн бас ингэж яддаг. Өөрөө сошиал юм болохоо сошиал ажилладаг болохоор тэрийг буруу юм ич нэг өгөнтлөө ширлээд цааш нь түгээгээд тагч дургуу тэрийг дээр нь комент хийвэл багтаав хангах надад тийм завч байхгүй. Бид нар өөрсдөө сөрөг байхаал болчмоор байгаа юм да. Сөрөг байхаал болмоор байна. Эргэл байцгаая. Ерөөсөө Арго багшийн өгсөн ярилцлагуудыг одоо жижиг таслсан эсгүүд нэлээд хэдэн жилийн дараа гарч ирж байна л та. Хүмүүс гарч ирээ. Ийм гарч ирсэн бенчтэй гэдгийг. Тэгэхэд чи хоёр гарандаа баярл. Хоёр гарчин чамайг бүтээн гэж байгаа байхгүй. Тэгээд тайлбарлаа хэлсэн чи ямар агуу философи бэ? Хүн өөрийнхөө одоо бүх тэр амжилт, алдаа, уналт бүх зүйлийг өөрөө л хийнэ. Чи өөртөө л хөдөлмөрлөхгүй бол хинч чиний өмнөөс одоо чамд юу ч шийдэж өгөхгүй гэдгийг амар гоё тайлбарлсан байлээ. Тэгэхээр тэр хүнийг бид нар энэ хүн чинь ингээд нэг сонь юм ярьдаг гэсэн нэг юм ойлголттой байсан шүү. Тийм бүрэн мэдээг байхдаа би одоо тэр бүтэн ярилцлагыг хаанаас олж үзэх вэ гэд хүмүүс зөндөө бичсэн байлаа. Би бас хайгаад үзсэн чинь олж чадаагүй л дээ. YouTube-д бол нэлээд сайн авах байгаалах. Бид нар энэ 6 тэрбум бүгд ялгаатай бүгд хүн өөр штэ. Мэдээж удам содор нутаг ус гэдэг одоо монголчууд ч тэгдэж шүү дээ. Баянгорынх нэг тийм дээ гээл тэ. Тэгээ хөөгөө хартны жишээ нь ихэд тгийо хөөгөө тэгдэж шүү манай Баянгорынх чинь. Гоё шүү. Цэлэнгийнх нь нэг тийм гээл ингээд тэгдэж шүү дээ. Тэрэн шиг ингээд нэг хүн ч удмын ген тэ. Одоо ус соёл удмын нэг юу байгаа ш тархлаа байгаа. Тэгээ энэ гоц хүн болгоо өөрчлөс хүнийг тэр ийм тэр тэгж ин ингэж ин гэж юусэн шүүх бид нар ерөөсөө тийм ирэх бол байхгүй шүү дээ яг үнэндээ. Хүний орон зориуд гэж хариусаа алдаж болохгүй байхгүй. Тэ хүнийг одоо шоолох, нээтэглэх тэ шүүгээд цоллоод надтай адилхан энэгээр ингэж муухагаар бод гэдэг байгаа юм. Муухай нэр гоншин өгж мөгөөл тэ. Тэгж мэгэл тийх ямар хэрэгтэй юм бэ ер нь. Тэнэглэлд автсан Монгол гэж болох гээд шүү дээ. Одоо ингээд цахим хэрэглээг бид нар тодорхой хэмжээнд өөрөө бас контролдож багасгахгүй бол бид нар яг ихэнхдээ хэрэггүй юм зүйлсийг хараад одоо нэг скрин дунталтанд явчихад байна л да тий. Тэгээ цахим хэрэглээг зөвөр ашиглах юм бол маш хэрэгтэй шүү дээ. Одоо хуучин бол цахим байхгүй байхад бид одоо дуучин уран бүтээлч спортын хүмүүс телевизээр ирэл тийм ээ. Телевиз сонин дээр сэтгэл дээр ярьслаа гэдэг ус одоо гэхэд хүн болгон сэтгүүлч баг болох гэдэг шүү дээ. Хүн болго уцаа барьж аваад үний бичлэгийг ингээл тавиалч юм ингээд ингэдэг болцсон. Тэгэхээр тэрэн дээр бол одоос эн чинь сошиал чинь бас нэг холыг ортуулж хоёрыг учруулж байна. Зарим нэг одоо бизнесээ хүмүүст хүрэхэд тосолж байна. Тэгэхээр энэ сошиал яалтчгүй хэрэгтэй зүйл. Гэхдээ энэ хэрэглээгээ бид нар өөрсдөө хянах хэрэгтэй. Энэ дээр бас соёлын юу яамаа тий одоо энэ бодлого хийж байгаа хүмүүс нас энэ цэвэрлээд энэ цэвэрлэгийг бас хийх хэрэгтэй гэж бодож байгаа шүү дээ. Ялангуяа хэрэглэгч бид бүхэн өөрсдөө зөв одоо хэрэглээгээ хянахгүй бол тий. Магадгүй одоо бид нар мэдээллийг шууд буруу зөрүү гэж цолсон зүйлийг харахгүйгээр шууд итгэж тэрнийг шеэрлж хуваалцах гэхээс илүүтэйгээр бодит их сурвалж ийн хайгаад за тэндээс та өөрийнхөө хэмжээнд хэрэгтэй мэдээлэл аваарай гэж зөвлөмөр байна. Тэгээ тэгэхгүй бол одоо хуурамч мэдээллийг аваад бид нар тэрнийг нэг сэвэл тэн дээр ингээл хүмүүсийг стресстүүлэх гээд байгаа юм уу? Өөрөө стресстэх гээд байгаа юм уу? Энэ ойлгомжгүй байдлыг үүсгэх ямар ч хэрэг байхгүй. Сайтууд маань ч гэсэн тэгээд анхаарах хэрэгтэй тий. Сайтууд маань ч гэсэн цензуртэй тэр группүүд ч гэсэндээ хүний нэр төр халж байгаа л тэрийг бас оруулахдаа тэрийг устгадаг ч юм уу тий. Тэгж хянах хяналттай хэрэгтэй тий. За сошиалыг болий. Хойлоо гой дуу уран бүтээл ярмаар байна л да. Анхны дебют соло уран бүтээлээ хизээ гаргаж байв. Анхны уран бүтээл 2017 онд гаргасан. За манай Монгол Улсын соёлын дөрвөн ажилтан манай одоо кино найруулагч зохиолч Наран Эрхс гэдэг одоо бас хамтрагч урлагийн хамтрагч найз байгаа. За энэ найз маань бол надад гигэн ханд гэдэг. Би ер нь анхныхаа дууг найзын тухай дуугаар эхлэвсэн. Өөрөө найзын тухай дууны захиалга. За найздаа гоё найзын тухай дуу зохиож одоо үг бичиж өгөөч. Тэгээд
аян би ингээд болгоно. Тэгээд гэгээ хаан тэгээд бид тээр соёл урлагийн сургуулийн нэг давхрын нэг ангид л хамт сууж байгаа юм зохиолсон. Манай он бичээл тэгэнгүүт би ерөнхийдөө нэг давхрын нөө төгөлдрөөрт ангууд байдаг шүү. Тийм тэрэн дээр манай он чинь суйсах юм чинь. Хоёул нэг анги руу ороод уучлаарай суйсаа. Тийм. Тэгээд бид тээр хог тариагүй шүү. Тэгээд анги руу ороод анх нэг дуу зохиоцсон арай өөр утхан нэг би нэг юм гоё жодог төгөлдөр нэг ир хүн шиг нэг те мужик юм хүмүүс зориулсан найзын тохоо дуу хийе гэд. Тэгээд эхний найзын тохоо арай надад арай vibe болохгүй нэг. Тэгээд цог сууж байгаа нэг юм гоё те үнэнч гэж. Тэгээд тэр өөрөөсөө илүү гоёлгүй найзууд мөн гэдэг тэр хэсэг бол миний яг үг тэрийг оруулсан. Найз нөхөр гэдэг бол өөрөөсөө илүү гоёлгүй хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд найзын тохоо дуугаар би ч өөр их найзархаг бас талтай хүн. Тэгээд одоо цаг хугацааны ирэхээр цөөн чанартай найзтай олон юм танилтай л болж байгаа шиг. Анх бол их найзалдаг. Хүүхэд байхдаа ер нь нөгөө найз их байхдаа байсан. Тэр нь одоо эдэр насандаа ороод ирсэн арай их найзархаг болох талтай байсан. Тэгээд их хүмүүстэй их найзлаа. Ямар ч манай нэг байгаа нь чи одоо хүн болгоны найз хинийч найз биш үү гэж санаад байгаа. Тэр тэгээ манай найз штэ гэл ингээл явж байгаа юм чи. Дандаа л найз гэх юм гээд. Тэгээд найзын тухай дугаар эхэлсэн юм уу? Гэгээ онд 17 онд гарчаад 19 онд бас 2 жил дуншиж явсан шүү дээ. Анхны он бүтээл дээр нилээн одоо тий. Эхлэл бол нилээн чанга байсан. Тэгээд одоо хоошнор цэцэг хамтлагийн манай уянгаа гэдэг соёл урлагийн сургуулиуд яг нэг зүүн бөөрөнд нь студенттэйсэн. Тэгээд уянгаах дээр бэлэгт ах маань Монгол Улсын солиорны бэлэгт ах маань аян хийгээд сонио ахны зохиолын их дуу хийдэг чи нэг pop тал урсгалаар дуулдаг болохоор pop дуун дээр ахна ингээд чи уянгаах руу орчих ахна хэлээд үгүй гэдэг. Тэгээ уянгаах дээр ингээд ягаад үнэлсэ өгөөд тэгээд хийлгсэн. Тийм тэгээл клипний ажил гарч ирж байгаа шүү дээ. Бас чанга шүү дээ. Нэг дуу гаргана гэдэг бол нэг уран бүтээл гаргана гэдэг бол манай одоо энэ урлаг хийж байгаа энэ дуучид бол бүгдийг л хүндэтгэх хэрэгтэй. Энэ хүмүүс чинь бол бас их сэтгэлдээ зориулж хийдэг. Тэрэн дээр сайн ч байна, муу ч байна гэхдээ тэр бол тэр хүний стресс гарч байгаа зүйл учраас маш их одоо хөлийнхаа тавхааг эргэтл явна. Студиудыг сахин. Тийм тэгээд нэг дуугаа гаргахын тулд их бодно. Тэгээд янз янзаар үзнэ. Нэг фейлдэд гарчуулна. Тэр нь аз яндаа гарвал тэр нь хийт болно. Тэгэл тэгжиж л яаш та. Тэгээд анхны уран бүтээлтэй хайртай тэгээд гэгээ хаан тэгээд тэр дуугаач их ховор дуулдаг. Хүмүүс бол их дуртай байдаг. Ялангуяа миний ойр тойрны найзууд гэгээ хаан тэгээд дуунд их дуртай байдаг. Тэгээд Баян онгорт очихж гэсэндээ манай найзууд тэр дуугаа дуулаад өгөөч айл гэх жишээ тий. Бас яг одоо нэг дуу цацагдах тэрнийг харах хүртэл одоо маш олон далд хөдөлмөр байна л да тий. Дууны үг шүлэг тэгнь одоо аялгау тий. За тэгээд бичлэг. За тэрний мастер. Тэгээ клип тий. Тэр болгон дээр зардал гээл. Дуучин өөрийнхөө хүч хөдөлмөр бүх зүйлээ зарцуулсан зүйл байгаа байхгүй тий. Бид нар энийг тэгтээ ингээд сонсогчд маань илүү юу болсон байгаа хаа. Илүү шүүлтүртэй бөгөөд сайн уран бүтээлийг сонсохыг хүсэж байгаа хаа. Би бол одоо тэгж хараад байгаа шүү дээ. Юу хамаагүй ингээд шууд дуу хийсэн болгон шууд хүнд хүрэхгүй. Яагаад вэ гэхээр маш олон дуу уран бүтээл. Хүртэл дуу гаргадаг болсон байхад бид нар тэр нэг амьд мөн чанартай тий одоо тэр зүрх сэтгэлийн дуудлага тэр агуулга мэдрэмжээр бүтээгдсэн зүйлийг л сонсъё л доо. Би олонтойгоо дууны тухай асуумаар байна л да. Энэ дуу яаж бүтв? Миний хоёр дахь уран бүтээл. Би олонтойгоо дуу манай нарын ихс анх дуулсан байдаг. Нийтийн одоо маягаар тийм анх дуулсан байдаг. Тэгээд нарын ихс минь энэ дуу одоо би ингээд энэ дуу сонсохоор ингээд өөмөн харагдаад байгаа юм аа. Тэнгэр монголчууд харагдаад байгаа юм аа гэдэг нэг тэнгэр талдаа нэг ийм дуу шүү их сүнстэй дуу. Яагаад чи энэ дууг доол би дуулах ёстой юм шиг санагдаад дуудлагаараа найз нь дуулъя гэд зөвшөөрлөө. Миний найз өөрөө дуулсан. Өөрөө дуучин биш л дээ. Тэгтээ бас айтайхан дуулдаг. Тэгээд за тгийгээ. Тэгээ бид хоёр ярилж байгаа хөгжмийн найруулгыг нь манай хамаатны дүү алдар хишгт гэдэг дүү маань нэмс хэлэх хэвээр. Алдар хишгт дүү нь ханд ингээд энэ дуу жоох ингээд ямар. Манай тэр дүү болохоор амар Майкл Джексоныг амар сонсдог байхгүй. Одоо дүү маань байвал баярлаа гэж хэлмээр шүү. Дүүдээ баярлаа гэж хэлмээр. Тэгээд жоохон ингээд нөгөө юуг нь аяыг нь баг зэргийн жоохон өвдөд pop болгоод тэгээ манай Тэмүүжин гэдэг найз миний бүр багын найз. Бид тэр амар сонио
би чинь дарханд нөгөө 4-4 хэтигийн артлын цэцэрлэгийн маань юу хийдэлээ. Тэгээ цэцэрлэгт байсан. Тэр үед найзладаг байсан найзтайгаа Гиган анд гэдэг дууныхаа хөгжмийн найруулгыг хийх гэж явж байгаа. Тэмүүжин гэ залуу болоод уулзсан чинь 2016 тий 2016-аас тэр шинийн захын тэр хамгийн дээдлийнх тэр тэгэхэд над руу би ингээд хөгжмийн найруулга ингээд чи энийг гоё ингээд болгоод өгөөч гэд чинь Гиган анд ч аягүй их шатландчтай явсан байхгүй ингээд хөгжмийн найруулга жоохон удаад тий тэгээд 2 жил бүтээгдсэн гэж шүү дээ 2 жил бүтээгдсэн тэгээд тэгсэн над руу оройн миний зургийг явуултыг хүүхд насны минь зургийг вау л даа л гэж байгаа юм чинь ягаад гэвэл миний зургууд ерөөсөө аягүй хоор байдаг хүүхд байхдаа их зураг авах болдог гэсэн хүүхдээс тэгээд яг мөн угаасаа би ингээд нэг урдуураа ингээд манай Тэмүүжин болохоор амар жижиг өстэй надаас жоохон өндөр те гоё юм бэ те тэгээд багынхаа найзыг шууд таниад маргааш нь эртэж очиж уулзаа битээр уулзаа тэгээд миний бас нэг хөгжмийг хийдэг юм найзтайгаа аягүй сан төгөлцсөн шүү дээ төгөөлөр те тэр Гиган тэр би олонтойгоо гэдэг одоо те олонтойгоо дууг юм хөгжмийн найруулга Тэмүүжин хийж өгсөн тийм Тэмүүжин маань маш гоё хийсэн тэгээд учиртай шүү. Тэр их учиртай доо. Тэгээд одоо ард түмний хайртай болж байгаа. Би энэ дууг бол цаг хугацааны ирэхээр айгуу тийм юу маш олон хүнийг хамарсан тийм дуу болох болов гэж боддоо шнэ. Яагаад ч нэг тийм гоё дуу шүү. Хоёул чинь тоглолтын дээр таарсан шүү дээ. Тий. Тэгэхэд бол хүмүүс бүгдээрээ дагаад болж илээ. Тэр гоё тийм гоё санагдсан. Тэр гоё санагдсан шүү. Тэр нь тэгдэж шүү. Тэр дууг тэр зүрхвэн наснаа Монголдоо гээл те сэтгэл минь дөрлзнэ түмэндээ санаж зүүдлнэ төрсөн нутгаа сайн явнаа хөвчнө гэд би яг энэ өвөдөл хилээд байгаа юм шиг санагдал тэгэл өвөөгийнхөө захиасыг биелүүлж аваа дууч хөө сонио би олонтойг дууллаа л гэж боддөө шүү дээ тэгээд нараа ирэхстэй баярлаа Тэмүүжиндээ баярлаа гэж хэлмээр байна. Тайзан дээр гарахад ямар хэмжээний тогтол авдаг? Тайзан дээр гарахаараа би нэг өөр хөвлөлтсөн шүү дээ. Тэр хүүхд тахын тийм байсан. Яагаад тэр анх тэр 8 онд тэр 90-ний тайзан дээр гарахтаа л тийм байсан. Тэрийг би өөрөө мэдэрсэн. Тэр дараах хүүхдээс шүү дээ. 91 дууд цөөтэй. Манай 10 жилийн наав үдэндээ мэдэх нь мэдэнтэй. Тэгээд дараахан хичээлээ хийдэг. Хичээлээ тараал гэрлүүгөө яваал тэгээ угаасаа хүүхд байхаас ажил хийгээд эхэлсэн. Тэгэл угаасаа би ч нөө тоглоход надах цаг надад байхгүй. Тийм тэгээд урлагийн үзлэгт ордог байсан. Урлагийн үзлэгт ордог байсан. Дуулдаг хүүхдээ нэг 30 чимээгүй. Миний тийм бүтэн үе байгаа штэ. Чимээгүй олон дотроо ормоор байдаг те. Нууцхай байсан. Тэгсээр нэ нээгдээгүй. Хин нэг ингээд за санаа ор гэхгүй бол орохгүй те. Чимээгүй нээгдээгүй үлдчихдэг. Тэгэл хичээлээ цэвэрчтэн байсан харин сургуулийнхаа. Маш гоё бичдэг гэд цэвэрчтэн болж ирсэн. Тэгээд манай тэр 10 жилийн Бархас гэд манай нэг сахилгагүй найз байдیں۔ Одоо бас мундаг явж байгаа бизнес гээд. Тэр найз маань ингээд аяг бас ингээд те хүнийг ингээд тэгэл намайг ингээд яагаад чи над руу эргэж харсныг гэл ингээл би нэг хальтаа хэлсэн чинь үа сонёст ямар гоё болж байна. Чи ямар гоё дуулт юм бэ гэл тэгэл надад бүтэн дуултаа гэл. Тэгэл би жаахан найзууд энэ чинь хоёулахнаа дуулчихсан. Сониогоо тайз руу гаргая гэл. Манайх чинь физикийн юм эндэртэй. Манай физикийн математикийн сонгон чинь том эндэртэй байхгүй. Арай босод ангиудаг бол том. Тэг эндэр мэндэртэй. Тэр эндэр дээр намайг гаргаад тэр тайз минь тэр 2006 онд гарсан тэр тайз миний анхны 11-р ангид байсан тий. Тэр үе чинь нэг 11-ээр төгсдөг болоод 10-р анги байсан. 11-ээр төгссөн бид нар анхны 11. Тэгээд юу яс. Анхны тайз байсан. Тэгээд ангийнхандаа завж тэр текап хамтлаг дуулдаг байх шүү тий. Тэр дууг дуус акапелла. Буруу ярьж байна. Акапелла яа буруу алдаа гарах гэж шүү. Одоо тэгээд ингээ 6 онд ч одоо яг хит хамтлагууд Kick off and acapella, sync and мотив байн салгаж дуулдаг те яг гарч ирж байсан. Одоо мотивийнх маань ч гэсэн би одоо нэр мотивийн фин шүү дээ. Мотив гоё хамтлаг. Тэгээд яаж яснаа би чи үйлдвэр урлын коллежид орчоод нэг айгүй инээдтэй зүйл байдаг ш. Би нэг үйлдвэр урлын коллежид орчоод 2008 онд урдаас ажил хийж дуулж ирж байгаад тэгээд үйлдвэр урлын коллежид манай одоо ах маань ээжинд дүү намайг чи автын засарч юм боллаа тий инженер бол амар өндөр цалинтай. Тэгэл би ч нэг коллежид нэг Ражив Ганди нэрмжит коллежид ороод тэгээд байж захтаа энэ нөгөө арай нээгдсэн байсан тэр урд орчоод арай өөрийгөө задлцсан тий итгэлтэй болчиход тайзан дээр саржингаа гарцсан юм чи би даацсан тий бас айгүй нүүр хагарцсан тий хүмүүнтэй айгүй чөлөөтэй ярьждаг мөрдөг болцсон тий тэгээд ирсэн байсан хүүхд чинь урлагийн авьяаст орд юм байгаа шүү дээ. Тэгээд урлагийн авьяаст ороод бас өөрийнхөө авьяасыг нэгээд ингээд гослог муугаар төрөж мөрүүлээ тэгэн гот чинь сургуультай танигдчих жоох байхгүй.
Тэгээд сургуулийнхаа шинжилээд болохсон чинь мотив хайр ангийг дуулаад байсан чинь мотив нь ороод ирдээ ёо. Тэгээ манай мотивын чинь тэр үед дөнгөж бороонууд маань дөнгөж нөгөө гарч ирж ирсэн. Яг хайр ангийг хит болж ирсэн. Тэ? Тэгээд би өмнө дуулсан байгаа тэгээд болж ирсэн. Нэг юм яагаад шүү дээ. Яг урлагийнхны өрөөнд байхад айгүй гоёор хүлээж авсан. Тэр үед ихтэй найз нөхдөд болоогүй байсан л да. Тэгээд зураг мураг авахулаа лөө ингэсэн тэгсэн гээд инеэг л айгүй мазар би дуулсан шүү яана. Ууса нөгөө шинэ сургуульд шинэ жилээд бол гэхэд айгүй зүгээр гоё хүлээж аваад тэгэл анх тэгжсэн шүү. Тэр үед чинь тэгтээ нэг угаасаа ганцаараа дуулчихсан шүү дээ. Йоо. Нэг тийм нэг дуу амар олон явцдаг байсан шүү. Одоо хит дуу. Тэр үедээ хит дуу ингээд нэг шинжил дээр би бол бүр за нэрийн нэлээд яг нэг хамтлагийн дууг бол бүр 3 сонсоод 3 дахь дээр нь яг үндсэн хамтлаг нь хэрж байгаа байхгүй. Тэгээд одоо бол яг өөрөө би одоо бол ер нь хүний дуу дуулах нь маш ховор. Тий. Сүүл нэг камертаа өмлөх шинэ хөхс гэдэг хүмүүсийн захиалгаар дуулсан нэг саксны тэмцээн дээр. Тий. Тэгэхэд бол жоохон шөмжөлтэй хандсан байлээ. Гэтэ яг хөтэй хүмүүс намайг тэрийг coverлаад дуулаад өгсөн чинь би одоо тэр чинь ажлын хүрээнд л дуулсан шүү дээ. Тэгэж би ер нь дуулдаг. Ер нь бол ямар ч тохиолдолд өөрийнхөө уран бүтээлүүдийг аль болох яг л амьдараа тий. Тухайн үеийн мэдрэмжээрээ дуулах юм гадаа. Яг би нэг амьд дуул тал дээр нэг юм хэлэхэд амьд дуул бичлэг хоёр өөр байдаг. Хүмүүс болохоор яг бичлэг шиг ингэ хүлээж авахгүй. Амьд юм бол амьд л ах хэвээр. Тэр өнгийг одоо бичлэгэн дээр нэг ингээд өөр дуулсан бол амьдаараа тэрийг илүү өөрөөр дуулах ч юм уу. Тэгээд дээрэс нь дохон дуучин хоолоо ядрах ч юм уу, замд ядрах тэр хүн тэр дуучны готлыг өмсөөгүй нэг нь тэр хүнийг мэдэхгүй ээж тухайн үед нь жоохон муу дуулсан ч юм уу, өнгө алдсан үед нь тэрийг татаж аваад энэ бол дуучин биш гэх бас очоод итгэлтэй санагдчих. Дуучин гэдэг чинь зүгээр дуулдаг хүнийг хэлэхгүй шүү. Дуучин гэдэг чинь ухаанаараа дуулдаг тий сэтгэлээрээ тэр аялгууд дөрөв мөчөө хөдлөгдөг 5 метр хөө 5 мөч гэсэн үг тий саксон мөгийн тамирчин ч гэсэндээ хөл гар хөдөлж байна. Тархихгүй тоглол яаж тоглох вэ? Толгойг бол яаж тэр шийдвэр гаргаж тэр пассыг өгөх вэ? Тий яаж ирсэн тэр бөмбөгийг би шийдэх үү эсвэл тэнд байгаа тоглогч маань надаас илүү шийдэх үү би тийшээ өгөх үү гэхээр тархи ажиллуулна шүү дээ тий. Тэгэхээр ухаанаараа дуулдаг төсөл явж байгаа шүү дээ. Ухаанаараа дуулдаг хүнийг дуучин гэж хэлэх юм уу? Тийм. Зүр сэтгэлээрээ. Хоолоогоороо дуулах бол манай монголчууд ч бүгд дуучин ард юм шүү дээ. Тэ? Зарим одоо бүр нөхцөл байдалд одоо дуучны хөгжим автор болохгүй ч юм уу хэцүү шүү дээ. Бидний мэдгүй зүйлээс олж тэр дуучныг манайхан буруутгаад байдаг л да. Тэр ойлголтоо бас манайхан гой бодож үзээрэй гэж. Том ахчлал маань бол мэдээж хэрэг өөрөө хөгжим тохируулга хийдэг хүнтэй явна. Тэгээ залуу одоо гарч ирж байгаа дуучид ч юм тэгэл хөрхий бас тэгж чадахгүй шүү дээ. Тэгэл нэг хүн цалинж болно. Тэгээд за ядаж хөгжим нь бас нэг юм аппаратур, пульт те микрофон энэ юм зам ам тоног хөрөмжүүд нь бас ингээд гоё байвал манай дуучид бүгдөө л сайхан гараал хүнийг гоё баярлуулъя л гэсэн тэр чин сэтгэлтэй л хүмүүс явж байгаа яг үүндээ. Хизэж хүнийг хулигтаад явна гэж бол байхгүй. Яг ам барих тал дээр байдаг бах телевизийн юм хом те. Тэгтээ бол одоо тэр тал гайгүй болж байгаа. Заашгүй ам барих юмнууд бол байдаг гэдгийг бас үзэгч нар ойлгох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тийм байдаг. Тийм хөгжмөл янзлмаар энэ шинэ жил мэл дээр те одоо ингээд дуулж малаад юм гэхээр айгүй хэцүүхэн тэр байгууллагууд маань ч гэсэндээ энэ шинэ жилийн захиалга авч мэдээж мөнгө олгож байгаа тэр хөгжим аппаратур дээр анхаарах хэрэгтэй. Ер нь бол хөтлөгч хөгжим аппаратур л одоо тэр үйл ажиллагааг авч явдсан шүү дээ. Дуучид одоо биднээс бол нэг 2 дуу 10 минутанд дуулаад гараад яв. Тэр хөтлөгч чинь 2 цаг үйл таамаа хийдэг шүү дээ. Болоо хоолоогоороо тий. Тэмээтэй. Бороо ойлгоод байгаа шүү дээ. Нэр одоо ингээд бодоход бид нар одоо ямар нэг байдлаар бас миний бүр амьдаар мэдэрч байгаа нэг туршлага шүү. Ямар нэг арга хэмжээг төлөвлөө тэнд маш их сэтгэлээ зарцуулаад тэнд байгаа хүмүүсийг гоё ойлгох гад, гоё бүжиглүүлэх гээд, гоё мэдрэмжийг тавтуулах гад байгууллагууд одоо хэдэн сая төгрөгийн юм бэ ингээд төсөв гаргаж байгаа шүү дээ. Яг их баг янз бүр баг. Тэгэхдээ тэр хэмжээний төсөв гаргаж байгаа бол нөгөө газраасаа бас тодорхой хэмжээний шаардлага тавих хэрэгтэй байхгүй юу? Одоо 20 сая төгрөгийн нэг оройн хөтөлбөр ингээд би авах гэж байна. Тэгэхэд хөгжим чинь юм байна гэвэл тэр 20 сая төгрөг одоо хидчээ. Тэр бүх мөнгө үн цэнэгүй зардал олж хувирах гээд байна гэдэг бид нар бас аль талдаа ойлгоод ухамсарлуулад шаардлагаа бас зөв тавихгүй бол энэ бас болохгүй зүйл юм шиг байна. Тэр нөө артистаас ч тэр худалдаа авалт хийж байгаа тэр хүлээн авагч буюу одоо тэр сонсогч фэнүүдээс ч тэр одоо хоёр талаас шалтгааллахгүй зүйлийг ингээд гаднаас ингээд орж ирээд самраач байгаа юм шиг зүйл болоод байгаа байхгүй. Аль алин дээр л бид нар
ер нь бас илүү хэрсүү сэрэг те баймаар шүү дээ. Бас гоё сэтгэлтэй байцгаая тийм ээ. Сэтгэлтэй л бай. Бүх юм дээр бүх ажил хийж байгаа хүмүүс сэтгэлтэй л байх хэрэгтэй. Жишээлбэл би одоо Сонио Монголын сакс пэйжээ би 2019 онд нээсэн шүү дээ. Тийм үү? Тийм. 19 онд нээсэн шүү. Тэр нээлх тэр шалтгаан бол ерөөсөө нэг хүнтэй холбоотой. Энэ ач ходрохын дэлгүүрийн саксчин хүү. Та бүхэн мэдж байгаа Этүг ерөөсөө багийн тамирчин манай баяр түгшиншаа харамслаа. Одоо тэнгэр тарваад тий. Одоо тэнгэр тарвсаад гэж хэлэхдээ хоромхон зургийн од байлаа. Сайхан дүү маань байсан. Би чинь 18 оноос 17 оноос Этүг ерөөсөөтэйгээ ингээд ойрхон байхад тэр дүү маань яг эд тоглож исэн. Тэгээ цаг ахтуу болоод дүүгээ дэмжиж Монголын бас ирээдүйн Монгол улсын шигшээгийн тоглогч болно гэж найддаг. Манай сэргэлэн одоо манай үеийн бачхлан гэл ингээл дархан төгсгөө манай найзтай бүгдийг дэмждэг, гоё хүндэлдэг, үлгэршээ авдаг. Тийм гоё. Яг л нэг спортын тамирчин ямар байх вэ? Яг тэрийг л харуулдаг дүү маань байсан. Нэг харамсалтай хорвоог эрт орхисон доо. Тэр дүүгээ өнгөрсний дараа бодоод ер нь бол одоо ингээд энэ саксонгийн спортыг Монголд ингээд маш олон хүүхдүүдэд ингээд гоё таниулаад энэ үндэсний гоё спорт хэмжээнд хүргэх гэсэн энэ өөрийнхөө энэ зорилгын хүрээнд мөрөөдлийн хүрээнд анх Атос дотор явж байгаад нээсэн шүү дээ. Айгуу сонь энийг бас хэлмээр санагдаад байна те. Ийм пэйж нээе одоо ингээд сонио хөөгээд миний хаягч нь хувийн нэг хаяг байгаа ганц хаяг. Тэрэн дээрээ би нөгөө айгуу найз майзаагаа дэмжил зураг мураг авахуулаад ингээд яваал дэмждэг тийм дэмжигч байсан. Тэгээд одоо илүү жоохон нийтэд нь ингээд зураглая те. Яг өмнө бол хийж л байсан л да. Тэгтээ нэг ерөнхийдөө л байсан. Одоо бол илүү массыг хамрая. Илүү албан болъё, олон хүүхдүүдийг энд дурлуулъя, олон залуу тамирчдыг олон нийтэд таниулъя. Тэр нь буян болох юм байна. Дүүгийнхаа хүрээгүй зүйлийг босод хүүхдүүд тэр боломжийг олгоё. Боломжийн үүдийг нээж өгье гэд бодоод Атосын дотор Монголын саксан бөмбөг гэд нээсэн чинь нэгдсэн байгаа. Бас байдаг л ерөнхийдөө л ерөнхий гэдэг үг байгаа. Жохон хөдлөө тайцаа. Ерөнхийдөө тийм Монголын саксан үг гэхээр за байдаг шүү дээ. Байдаг л. За тэгвэл Монголын саксан сонирхч гэхээр бүр болохгүй болчиход урт болоод тий. Тэгэн гут нь Монголын сакс сонио гэхээр урд нь Монголын гээ орчхор нэг тийм болчиход байдаг. Тэгэхээр би ч нэг хувь юм чинь өөрөөрөө нэрлээд нээчүүл яад юм бол сонио Монголын сакс гэдэг юу ч нэг тийм баг бодоогүй маа. Зүгээр сонио гэдгийг урд нь оруулаад ингээд харагдцах байдал нь ч гэсэн нэг айтайхан юм шиг болоод би дуудах нэрийг өөрөө олж дуурсах нэрийг нөгөө дуудах нэрийг эцэг хэрэг дуурсах нэрийг өөрөө олно гэхчээ тэгээ сонио Монголын сакс болсон шүү дээ. Тэгээ нээгээд орхицсан. Тэгээ нээгж орхиод нөгөө манай талигч дэлгүүний маань төрсөн өдөр болоод яг тэр үед анхны пост тавиал тэгээл хамгийн анхны пост нь тийм пост гэдэг цуг зураг авах болсон постод тавиал тэгээл хүмүүстэй доор нь үнэхээр сайн тий юм гоё хүмүүсийн урмын өгөөд орж ирэл тэр залууг бас дурсаад тий хэдийгээр бидний дунд байхгүй ч гэсэндээ бас амьд юм шиг амьдарч байгаа хүмүүс бас байдаг шүү дээ. Үргэлж дурсагдж амьдар. Хэдийгээр бидний дунд байгаа мөртлөө байхгүй юм шиг амьдардаг хүмүүс ч биш шүү дээ. Яг тэрэн шиг л энэ дүүгээ бас хаяадаа нэг тий жилдээ нэг хоёр удаа ч юм ингээд нэг дурсж ийдаа гэд тэгээд пост тавиад тэгэл тэрний араас байжсэн чи ковид гарцсан. Ковид дэлхийн нийтээрээ бүх хүмүүс онлайн шилжсэн. Би ажлаа онлайнаар хийж эхэлсэн. Тэгээ хүмүүс юу хийх вэ? Онлайн, тэ сошиал. Тэгэл би ч нөгөө ажлаа Этүгнийх ажлыг бид нар чи онлайнаар бэлтгэлээ хийн. Ажлаа хийх хажуугаар нөгөө сонио Монголын саксыг хөгжүүлэх ажлаа хийж эхэлсэн. Анх 20 онд. Тэгэл хүмүүс хүн бүхэн гэртээ байх хугацаанд би зүгээр суугаагүй. Маш их зургуудыг татаж хуулж тэр зургуудыг ягаад нөгөө Монголын саксан мөнгөний хамгийн гэж хийж эхэлсэн. Монголын саксны хамгийн өндөр тоглогч юм бэ? Монголын саксны хамгийн шилдэгүүд юм бэ? Монголын саксны хамгийн намхан нуртай тоглогч юм бэ? Хамгийн царайлаг юм бэ гэдэг хэлсэн. Тэгэл хамгийн хийгээл янз янзын подкаст лайв хийгээл тэр үед их лайв хийдэг гэсэн. Тэгээд ярилцаа лайвнд Австралид байгаа их баяр ахыгаа оруулаад ч юм уу тий. Тэгэл өмнөх тамирчдыг бас хуучны тамирчдыг өсвөрийн саксыг бас ярьж эхэлсэн. Өсвөрийн саксдыг ерөөсөө ярьдаг байсан. Өсвөрийн саксдыг ярьж эхэлсэн. Тэгээ хуучин үеийнхаа тамирчдыг алдаршуулдаг хийсэн. Саксчтай алдаршуулъя гэд танихгүй саксан бөмбөг айныг өрнүүлсэн. Саксны одоо гэд ингээд нэг 6 дата үүсгээ яваад байна шүү дээ. Тэгсэн 6 сар бол үнэхээр би бүр юу вэ? Өглөө босоод цайгаа уучаал орой 11 12 хүртэл суучдаг гэсэн шүү дээ. Уцаараа л ажиллаа шүү дээ. Утсан дээр ингээл
1 м 30 бараг ядаргаанд орцсон байгаа юм шиг. Тэнгуут нөгөө ядаргаанд орсноо мартаал нөгөө хийж байгаа юмнасаа бүр хөвлөгдөө. Тэгээд нөгөө хандлт нь нэмэгдээд ирэхээр урамшаал за ингээл тэгэл хүмүүс маань фэн одоо топ фэнүүтэй болоод байгаа тэд нар чинь ингээл одоо тэгмээр ингэмээр дэмжээл те шүүмж буулангууд нь яагаад намайг шүүмжлээд байгаа би тэгвэл илүү гоё юм хийнэ гэсэн те тэгэл ингээл тэндээс чинь ингээл мотивац аваал те хурцсан шүүмжлэгч бас хүний хурцлаа шүү дээ хорслогдно урмын үгээр урамшин те тэгэл ингээл ууггүй ингээл баахан юмнууд тэгэл тамихгүй сагс хүмүүг ингээл хийсэн юм бүр одоо юу баахан юм хийсэн байл гэж боддоо шүү дээ тэгэл тэр чинь 1 жилийн хугацаанд миний пэйж чинь 30,000 дагагчтай 50,000 дагагчтай болцсон чинь манай хасуулгуудаагийн ахлаад асуулжуулагч одоо пүүж яах маань ваа сонио юу вэ манай багийн пэйжс чиний хандлт чинь өсгөөд нь штэ манай багийн пэйж 54,000 чи яагаад 50,000 болчих ямар амар яваад байна энэ сонио гэл тэгэл 100,000 дагагчтай болоод 3 оронтой тоон дээр анх хүрлээгээл тэгэл 200,000 дагагчтай 300,000 дагагчтай одоо 398,000 дагагчтай 400,000 дагагчтай одоогоор Монголын сагсанд хамгийн их дагагчтай пэйжүүдийн тэргуунд байгаа хаа. Тийм. Nice. Ян гоё юм бэ? Гоё. Санаагийн хувьд одоо ингээд тэгээ тэрэн дээр чинь нэг ч төлбөртэй бас ороогүй нэгдүгürt. Нэг буст хийгээгүй. Нэг ч буст хийгээгүй. Яг ногоонороо органикаар. Яг хариуцлагатайгаар хэлж байна. Хариуцлагатайгаар хэлж байна. Гоё. Одоогийн санаа яг одоо энэ микрофоны ард сууж байгаа санаа дууран бүтээл ингээд би ингээд өөдөө хэлсэн үг өөгийн маань захиас гэдэг чинь магадгүй одоо би олонтойгоо гэдэг дуугаа дуулахад өөдөө зориулж байгаа юм шиг тэнгэр зориулж байгаа юм шиг мэдрэмж авдаг гэж штэ. Яг дуучин санаагийн хувьд ямар карьерийг одоо бүтээхийг хүсэж байна вэ? Магадгүй одоо би ийм тоглолт, ийм концерт ч юм уу магадгүй би цомог гаргахыг хүсэж байна ч гэдэм юм хүн болгоо артист болгоны хүслээр мэлцлэл зөндөө зүйл байгаа ах хязгааргүй зүйл зөндөө байгаа ах. Тэрнтэйгээ бас тэр зүйлээсээ бидэнтэй хаваалцчихлаа. Тийм гоё асуулт байна те. Энэ асуултыг бас миний зорилго бол мэдээж энэ хийж байгаа энэ ажлаа өргөжлүүлж хийн. Тэгээд энэ Итүгэн их сургуульдаас би баярлж авдаг. Миний одоогийн энэ хийж байгаа ажлууд маань хүнд хүрэж амжилттай тодорхой хэмжээнд амжилттай яваагийн маань нэг бол энэ Итүгэн их сургуультай их холбоотой. Итүгэн их сургууль бол саксофоны спортыг дэмждэг их гоё сургууль. Одоо дээшээ өсөж яваа сайхан сургууль. Манай сургуулийн хамт бол их сайхан хүмүүс байдаг. Манай захиралч гэсэн их буянтай сайхан байдаг. Тэгээд баяр багштайгаа хийж байгаа бидний энэ ажил нь хүүхд хөгжлийн ажил бол миний одоо хамгийн хайртай ажил. Энэ Итүгэн их сургууль би ажилласнараа би энэ Сонио Монголын сагсч бүтсэн байх гэж бодож одоо ажлынхаа хамт олондоо талархаж ажиллаараа урамшиж баярлж явдаг. Тууштай ажиллаж байгаа юм аач нэг бас хэсэг болов гэж боддог. Дараагийнхаа мэдээж хэрэг 10 жил 20 жилийг төсөөлөх ёстой. Тэгээ би бол тамирчин биш юм чин мэдээж хөгжих ёстой цаашдаа хөгжөөд хийж байгаа ажлыг маань ч гэсэн хийзээ бас дурсаад нь сонио бас ингэжсэн шүү. Анх ингээд бас нэр хийжсэн шүү. Өсвөрийнхөө сагчдыг бас ингээд нэг хинч ярьдгүй байхад нь бас яриад ийм өсвөрт ийм хүүхдтэй штэ ийм өндөр хүүхдтэй ийм авьяастай хүүхдтэй аль энд ийм хүүхдтэй энэ хүүхдийг ингээд дэмжиж ингэж авьяастай хүүхдийг дэмжиж гэдэг Итүгэн сургуулийн юугаар ингээд явж исэн энэ ажил маань бас цаашдаа илүү боловсронгуй болж олон бас залуучуудад боломжийн үүдийг нээж өгсөн тийм л буянтай л нэг сайхан л хүн баймаар байна. Нэг тийм буянтай нэг хүн байдаг шүү дээ нэг тий довоо шаарлуулаад ингээд нэг юм нэг өөрийнхөө ингээл нэг болгоол тий ингээд л ингэж биш. Бас нэг бусдад юм тустай буянтай нөлөөтэй амьдрмаар байна тий. Тэгээд ер нь бол энэ дуу хуураараа энэ дуу хөгжмөөрөө дамжуулж би нэг юм бүр хэлмээр санагдаж байна. Энэ контентн дээр ингээл дууга тавиад ах ингэж байгаа. Энэ чинь миний өөрийн контент. Би өөрөө зардлаа. Гэхдээ өөр хүмүүс ч гэсэн тавиал л шүү дээ. Тэг ганцаархан тавиад байгаа юм биш үү? Болцсон байх нэг бол тий. Тэгээд би өөрөө одоо бензин тосоо яагаад би тийш чи өөрөө сэтгэлийнхаа дуулгаар очиод хаа байсан 600 км очиод тий. Би чинь контент хийгээд энэ контентн дээр өөрийнхөө дууг тавиад өөрийнхөө дууг тавьж байгаа чинь би өөрийнхөө дууг хит болох гэдэг юм ерөөсөө ч биш. Тэ яг үндэ тийм юм бол сэтгэхгүй. Энэ дуугаараа дамжуулж Монголынхаа ард түмэнд энэ их оронч сэтгэл миний эцэг ихээ хөндлөх бие бинийгээ хайрлах энэ одоо үндсийг түүчилэх гэж л би энэ зүйлийг хийж байгаа. Энэ контентыг ч гэсэн бүхий контентн дээр өөрийнхөө
Миний уран бүтээл ч гэсэн их тохирдог. Би өөрөө масс зориулж дуу хийдгүү. Би өөрөө хүн болгон таалагдах гэж дуу хийдгүү. Тийм таалагддагч дуучин биш. Миний үстэй засалт, миний байгаа байдал ч нэг энгийн биш. Тийм. Миний өмссөн зүйлсэн ч гэсэндээ ингээд нэг би арай өөр хуцалдаг. Тэр нь бол хин нэг дуурайгаагүй зүгээр л би өөрөө л надад тухтай байдаг. Надад сонирхолтой байдаг. Би тэгэл хувцалцсан. Тийм өөрийнхөө зүгээр тэг мэдрэмжээр яг ингээд өмснө би ингэж өмснө. Ингэж ялгарна. Тэгээ тэр нь магадгүй арай ялгарч идэг гэж ингээ харахаар заримдаа харан гэлээ өсөр байх юм. Залуу хөлбөр байна уу та гэх тэрнээс тавгайхайгаа аяага яалаа гэж дуурайх уу. Тэр үчин цор ганц шүү дээ. Гэхдээ яг тиймэрхүү юм байдаг. Нөгөө өөрөө эх оронч үзэл маань ихтэй хүүхд байхасаа нөгөө хөдөө ингээл тэнгэрээс хараад уул устайгаа хамт өссөн хүн чинь эх оронч байд юм байлээ шүү. Тэр эх оронч байхын маань тэр сэтэл бол яг тэр хөдөө өссөн ахуйтайгаа өссөн тэр Монгол ахуул байдаг. Тэгээд Монголын тухай дуудуулдаг. Тэгэхээр тэрийг хэлмээр санагддаг ер нь бол тийм учиртай шүү. Манай Монголын минь сайхан өөжөө сайхан ард түмэн минь ээ. Ухаант ард түмэн минь дээ. Өөжөөл байгаарай да. гэж хүсье гэж хүсмээр байна. Тэгэхээр ярилцлага дуусаагүй байх. Подкастын манаас ярилцлах цаг хугацаа өндөрлж байна. Төгсөн байна. Хоёлаас маш богино хугацаанд бас нэлээд олон дутуу үлдээс зүйлийг дэлгэрэнгүй ярих гад бас цөөхөн хэдэн зүйл дээр ярьчих шиг боллоо. Гас яриад бол. Манай подкастын нэг артист уран бүтээлчдээс асуудаг суур нэг асуулт байдэ. Хэрвээ одоо дуучин сонирхов ямар нэг хөгжмийн зэмсэг бол заяа фантазиолч ямар хөгжим шиг дуурах бол гэж асууя. Ямар нэг хөгжим зэсэг болов? Ямар нэг хөгжим зэсэг бол би морио хор. Тэ Монгол морио хорыг минь юухан гүцгэлээ. Морио хор гахалтай. Тэгээ би сая хүлэг гэдэг нэг дуу зохиосон байгаа. Тэгээд хүлэг дуугаа зохиогоод клипээ гаргасан. Тэгсэн чинь клипийг маань яг тэр мототой хэсгийг тастаж аваад энэ хүлэгтэй ямар холбоотой юм гэд тэрэн дээр нь 3000 гаруй хандлт баахан коммент байсан. Тэгээ би түрүү хэлсэн нөгөө юмн дээр те манайхан ингэж хандаад байна. Тэр уран бүтээлч яг юу сэтгэж хийсэн бэ гэдэг чинь байхгүй. Тэр манайхан ингэж гаднах юм хараад ах юм. Ингээл тэр хүний одоо өмссөн зүүссэн ховц ус мүс те өөрийнхөө толгой дээрх байгаа ус оюуныхаа энэ мэлмиг нээж чадаагүй бийж бусдын ус бусдын юм руу өнгөдөг энэ байдал байдаг. Тийм тэгээд тэгж хэлмээр энэ тэгээд тэр дуучин оромтож юуг яах тооцоолж хийснийг мэдэхгүй. Хүлэг гэдэг чинь бол одоо машиныг ч хэлнэ шүү дээ. Орчууд те. Моточ гэсэндээ хүлэг үсттэй. Морч хүлэг шүү дээ. Хүлэг усан завж гэсэндээ хүлэг гэж ярьдэн шүү дээ. Тийм байдлаар хүлэг. Тийм байдлаар үгэн ч гэсэндээ тэг зохиосон. Тэгээд одоо нэг гоё юм байна. Надаас түр асуултыг би сая яриаг хайрлаа гэдэг дуу хийж байгаа. New Star Studio-ийн гантур ах дээр хөгжмийн айлганы хийгээд үг аяыг би өөрөө зохиогоод тэгээд сүүлийн 3-4 жил өөрөө дуугаа зохиож байна зарим дуугаа. Мэдээж мондөг уран бүтээлтэй хамтрах хэрэгтэй. Гэхдээ өөрөө бас өөрлөгөө өнгөгээд дуугаа зохиож эхэлсэн. Том хүнээс чиглүүлэг зөвлөгөө авч явж байгаа юм шүү. Тийм ганцаар ахтай хөгжмийн хайрлага хийж байгаа. Тэгээд мандагчтай баярлаа. Тэгээд хайрлын дуу утгагүй гарна. Тэгээд 2027 онд нэг юм бодож байна. Хүмүүст жок хийцэл нэг янз янзын пэйж дээр энэ залуу төв зөнгэлтэд тоглолтоо хийгээсэ яагаад болохгүй гэж тэ болохгүй зүйл байхгүй шүү дээ. Их байхгүй шүү дээ. Хооёхоо байдлыг харна. Анхны юм хүм яахаар байна тэ. Цаг нь бас төгч байна да. Дуулсан хугацаагаа ч гэсэн бодсон чинь баггүй хугацаа өнгөрсөн байна. Баггүй ч уран бүтээлтэй болсон. Хүмүүс намайг нэг би олонтойгоо л гээд нэг ганц дуугаа л энэ тэнд за нэг ингээд яг нэг хаагдж байгаа би л тэгээд байгаа бичлэг хийгээд тавиад байгаа болохоос дуучид маань бол ингээд дуулж л байгаа шүү дээ өөрийнхөө уран бүтээлийг тий тэгвэл намайг ингээд энэ тэнд л далдган явах юм тэр юу гэсэн үг юм бэ би ерөөсөө далдгандаггүй шүү дээ зүгээр би л зүгээр ганц нэг газар явснаа ингээд нэг ил тод нэг хүмүүс нэг өөрийгөө хаваалцж байгаа нийтлж байгаа учраас л харчаад байгаа болов энэ тэнд бөхчүүд байгаа яваад нь юу ч яриад байгаа тэр бөхчүүд ч уураад байна хөө уурж байна сониохын хийдэг ажлыг сониох маань бас бидрийг ингээд сурчилсан юм чинь би ингээд урья энэ
энэ хүн ирүүл гоё болно. Энэ хүний дууг сонсомоор байна гэд урьж штэ. Урилгын дагуунд би ч бас ингээд очиж штэ. Тийм биз дээ. Тэгэхээр чин очихороо бид мэдээж тэр гоё бүхийг сурчлаад энэ нийгэмд ингээд айгүй их стресстэй байгаа нийгмийн чинь бас энэ гоё өөрийнхөө контентороо бичлэгүүдээрээ уран бүтээлээрээ дамжуулж гоё эрэг юм өгөөд бас ингээд буянтаа л ажил хийж байгаа хүн штэ. Тэгээд тэрийг айгүй гоёор ойлгооч дээ. Тэгвэл би тэрэн дээр бол тоодг юм уу? Нөгөө надад юу ч н алдахгүй гэдэг шиг тийм байдаг болсон. Подкастын маань ярилцах хугацаа өндөрлөж байна л да. Тэгээд магадгүй энэ цаг хугацаа эхэлснээс хойш магадгүй надаас энэ зүйлийг асуугаасаа гэж бодож байсан асуулт байна уу? Байвал одоо тэр хариултыг бидэнд өгөөч гэж хүсэж байна. Тэгээд хоёулаа ярилцахаа төгсгөлд яг энэ цаг мөчид одоо Хөхтэн радиогийн нийт сонсогчдод бас зурагтаар болон сошиалар бид бүхнийг үзэж байгаа нийт үзэгчдэд бас би олонтойгоо дуугаа бас зориулаад хоёлаа бас ярилцлага өндөрлүүлье гэж төлөвлөж байна. Окей, бэлэн байна. Сүүлийн хариултыг магадгүй уриалгач байж болно шүү дээ. Тий. За, уриалга. Бид нар харах өнцөг өөрчлөе. Бид нар хайрыг дэлгэрүүлье. Би биэндээ хайрлая. Бусдын өөр хүүхдийг ч зөвлөх шөөзүүлье. Яг хоо би өөрөө багш хүн биш ч гэсэндээ одоо итэг их сургууль бас багш менежер багш гэдэг ийм статусанд ажиллаж байна. Тий, дуудах нэрийг эцэг эхээс дуурсах нэрийг өөрөө авдаг хичээр сонио Монголын сакс гэдэг энэ пэйжээрээ дамжуулж бас нийгэмд урлаг спортоор дамжуулж соёлыг түгээж байгаа энэ ажлыг маань дэмжиж намайг бас одоо хайрлж хүндэлж надтай хамтарч ажиллаж байгаа хүмүүстэй чин сэтгэлээсээ талархлаа гэж хэлмээр байна. Тэгээд би бол энэ ажлыг өөрийнхөө сэтгэлийн дуудлагаараа л хийсэн. Хизээч би энэ ажлыг хийж би мөнгө олж халтур хийж би энэ тэнд ингэж явна гэж төсөөлж хийгээгүй. Илүү их олон хүмүүст сайхныг түгэе, хайрыг түгэе гэдэг энэ чин сэтгэлээсээ хийсээр ирсэн байгаа. Тэгээд надтай хамт байж манай уцыг дагаж миний бичлэгүүдийг үзчихсэн бүх Монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлье. Одоо би уран бүтээлүүдээ хийж байна. Миний дуу YouTube дээр сонио гэд байгаа. Ямар нэгэн тийм урдаа юу зүгээр сонио гэд хайвал гараад ирнэ. Тэгээд channel байгаа. Тэрийг хөгжүүлж байна. Тэрэн дээрээ л уран бүтээлүүд. Тэгээд би уран бүтээлүүдээ хийхдээ бас тодорхой хэмжээний эдийн засгийн хувьд гэсэндээ бас нэлээд өөрөөсөө нэг том жиб аваад унах хэмжээний хөрөнгө санхүү гаргасан байна энэ хугацаанд. Намайг дуулуулж, намайг дэмжиж, надтай хамтарч ажиллаж байсан энэ хүмүүсийн буйнд би энэ уран бүтээлүүдийг хийсэн шүү. Энэ бол бүх юм дандаа л бие биентэй хамааралтай байдаг. Бусдтай хамааралтай зөвхөн сонио ингээд яваад байгаа биш. Сониогийн ард дэмжиж байгаа энэ нэтгэн сургууль, энэ клубийн хүүхдүүдийн нэрийг тэдний ард байгаа эцэг эхчүүд, тэдний эцэгчүүдийн найз нөхдүүд ингээ Монголын нийт ард түмэн гэж л би боддог. Ер нь тийм том зураглалаар л юмыг харж тэгээд тэрэндээ ихтгэл өмчлөөр явдаг. Тийм байгаа. Тэгээд дараагийн маань уран бүтээл хайрлая, хайрыг түгээе. Би биэндээ хайртай бай, сошиал орчин соёлтой бай, хүний нэр төрд бүү хаалт хүнийг бүү доромжил, амнаас гарч байгаа энэ үг чинь буцаагаад карма болж чам дээр энэ нэрэг чинь хар энерги чинь цугларна шүү. Мэдээж стресстэй байна. Нийгэм стресстэй байна. Болохгүй юмнууд байна. Гэхдээ болж бүтэж байгаа юмнууд ч байна. Тэгэхээр манай хуудастайгаа сониотойгоо дандаа хамтаагаараа миний дуунуудыг заримдаа нутгаа санаад, заримдаа ээж аваагаа санаад тийм ээ. Ингээ жоохон ганцаардсан үедээ ч юм уу, баярлцсан үедээ ч юм уу, нэг гоо таатгармаар үедээ миний дуунуудыг сонсоорой гэж уриалмаар байна. Баярлалаа. Подкаст маань төрөд өндөрлөж байна. Тэгээ юун төрөнд бас урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн сонио танд баярлалаа. Ээжтэй хайртай шүү. Ээжигээ би ярих хэвээр. Миний ээж бол үнэхээр гал шүү. Ээжтэй би хайртай. Би ээжийнхээ дуудлагыг хурал байсан ч шууд аваад ирдэг. Ээжтэй хайртай байгаараа, аавтай хайртай байгаараа. Тэгээд хүн байгаараа. Тэгээд Монгол улстай бас өөрсдөө бас улсынхаа хөгжлийн төлөө бүгдөө хичээнгүй л зүтгэе гэж л хэлмээр нь яриаг талсмал уушаараа. Зүгээр хэлэх хэрэгтэй бас нэг үг. Гоё юм. Цаашдынх нь одоо бүх одоо төлөвлөж байгаа зүйлс тий дууран бүтээл бүх зүйлд нь өртөө өсч явдаг хамгийн сайн сайхан бүхнийг амжилт бүхний дэдийг хүсэж байгаа шүү. Тэгээ манай хамт олон зүгээс хамгийн дэд одоо сайн сайхан бүхнийг хүсэж байгаа шүү. Тэгээд подкаст өндөрлүүлээд би олонтойгоо дууг яг энэ цаг мөчид энэ ширээний ард нь микрофоны араас бидэнд
хүргэж өгөөч гэж хүсэж байна. Тэгээд Хөгтөнгөр подкаст маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд чих тайван сонсож хамтдаа байж бид хоёрын яриаг шимтэн сонссон нийт сонсогч үзэгч та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Баярлалаа. Тэгээд респект. Баярлалаа. Намайг тоож намайг урьж энэ гоё нэвтрүүлэгтээ оруулсан Үндэсний телевизийн Хөх Тэнгэр гэдэг гоё нэртэй хамт олондоо баярлалаа. Тэнгэр монголчуудаа тэнгэрлэг, сүнслэг сайхан дуугаа зориулъя. Би олонтойгоо хүлээн сонсцгоё. Нэгэндээ амтай явъя дайин дэлхийд бидэн олон шүү дэндүү бүрхэг өдрөд нүмрэн ирлээж ганхаж л болшгүй тэнгэрлэг түмэн шүү өгөлөө махандаж жаргах нарны занд өрөөлөөс илүү жаргадж яах вэ өнөмөнхөд цэлий их орон минь байхаа олонтойгоо явах сайхан зүрх минь аснаа Монголдоо сэтгэл минь дүрлцнэ түмэндээ санаж зүудлээ төрсөн сайн явна үрэн хорвоо эдмитэ тэнгэрэн чихтэй хар бороо нүглэрч яах вэ хан орчлон жамн ирдэг замлаа ан тавданда олонтой явна зүрх минь аснаа Монголдоо сэтгэл минь дүрлцнэ сайн явна үрэн
төрсөн нутгаа сайн явна өрн зан олонтойгоо Яа. Дуучин санаа. Би олонтой. Дунг. баярлалаа миний монгол. Хүлээн сонслоо. Хайртай шүү. Хамтаа байсан та бүхэндээ баярлалаа. Бид бүхний албан ёсны хуудсуудыг дааж бид бүхнээс хүргэж байгаа Ярьслага болон подкаст сонирхолтой рилүүдийг цаг алдалгүй хүлээн авч сонирхоорой.